За Скотрын аймагт авсан нь анхаарч зүгэй. Эрүүгийн шүүх хуралдаа нийслэмдэгдээ. За энэ шүүх хуралдаанаар Тус аймгийн Бүхний улаас эрүүгийн тусгаангийн 18 доод нэг цагаас ярих төгөлт үйлчсэн хэдэн сайхан толгойлох эрүүгээр хэлсэн. Нарийн чин дарааш нь ордог нэг танилцал оролцдог сонно. Тэр нийслэл бүхний болох байна. Заавбат тамстар орсон тий. Тамстар орч. За шүүх хуралдаанд оролцуулах бас бүгд өсөө хуралдаа үргэлжлэн шүүх хуралдааны дэгийг танилцуулъя. За шүүх танхимд орж ирэх шүүхийн шийдвэр уншин сонсох үед шүүх хуралдааны танхимд байгаа бас бүгд босоо шүүгд хүндэтгэл үзүүлнэ. За шүүх хуралдаанд оролцох шүүгд хандаж өгөх мэдээлэл өгөхдөө суудлаасаа босно. За шүүх хуралдааны оролцох шүүхийн шийдвэр үүсгэх байлцсан. За мөн оролцох хуралдаанд оролцогчийн дэг шийдвэр шийдвэр захирагт үүрэгтэй гэдгийг тайлбарлая. За шүүгдэх шүүх хуралдааны дэг зөрчил бол түүний тахимаас гарч буурсан сануулна. За дахин зөрчил гарвал шүүх хуралдааны тахимаас гарч шүүхийн шийдвэр үүсгэх дахин байцуулах зохицуулттай. За улсын ядарч хүмүүст болон бусад оролцогчдын хувьд шүүх хуралдааны дэг зөрчил тохиолдол санал өгнө. За дахин зөрчил гарвал 15.5 цааш тоонх шийдвэр гаргуулах зохицуулттай гэдгийг тайлбарлая. За шүүгдэх эрдэнэ сайхан босъё. Нэг тажсан байлаа. Түрүү жоохон ортолж görдөг. За эрдэнэ сайхны бие байцаалтыг хэрэгээс танилцуулъя. За шалуу дургийн огт алтан гэрлийн эрдэнэ сайхан Монгол улсын иргэн 1981 он 3 сарын 11-ний өдөр төрсөн 43 настай эмэгтэй дээр боловсролтой тэгтлэн бодис мэргэжилтэй учир трансфер компани гүйцэтгэх захирал ажилтай. За ам бол 5 нөхөр хүүхэдтэй Скотрын аймгийн баруун орчинд 7 дугаар Канад дээр зүүн хотод орсон суугаа ихтэй. За урд эрүүгийн харилцаа хүлээж байгаагүй байна. За регистрийн дугаар LM81 Тэг 3 11 Тэг 8 гэсэн байна. За эдгээр сайхан бие бачил зөв сая танилцуулсан. Асуулт чаг хариулаарай. Зөв. За прокурорын ялгах төлөвлөлтийг гаргаж танилцсан. Танилцсан. За төсөөж. За шүүх хуралдааны Скотрын аймагт авсан донд агштай шүүхээ ерхий шүүгч насан буймдээ дарж за шүүх хуралдааны нарийн бичгийн дараах намын эрдэнэ за улсын эдгчээр Тус аймгийн прокурорын хяналтын прокурор Ууганбат за хөрчийн хуулийн төлөөлөгч Баяраа Захимаар за шүүгчийн өнгөрөөс Цолмон гэрэл шүүгч эрдэнэ сайхан нарыг оролцоод энэ шүүх хуралдааныг явуулж байна. За шүүх хуралдааны бүрэлдэхүүн оролцогч эдгээр хүмүүстэй гэр бүлийн гишүүн болон садан төрлийн холбоотой эсвэл тухайн маргааны шийдвэрлэхэд ашиг сонирхлын болон хэргийг шударгаар шийдвэрлэхэд эргэлзээ бүхэн үзэл байна гэж үзвэл оролцогчдоор татвар гаргах хэрэгтэй. За улсын төвчд татвар байгаа. Татвар авахгүй наа. За цодон гэрэл өнгөрч шүү дээ. Татвар байгаа. Татвар авахгүй наа. За эрдэнэ сайхан татварлах хүн байна уу энэ хүмүүсээс? Байхгүй наа. За хөрчийн хуулийн төлөөлөгч Баяраа татварлах хүн байна уу? Сая нэр заасан хүмүүсээс. Байхгүй. За эрдэнэ сайхан босъё. За эрдэнэ сайхан энэ шүүх хуралдаанд эрүүгийн шүүгдэгчээр оролцож байгаа. За шүүгдэгчүүд эрүүгээр хэн шатруулахгүй байлээ. 7 дугаар бүлэг заасан их үүргийг хүлээж оролцдог. Тэгэхээр ямар их үүрэг хүлээх юм бэ гэдгийг тайлбарлаж өгье. За ямар хэрэгцээ шүүгдэж байгаа мэд хэрэгтэй. За сонсож байгаа ял эрүүгийн харилцааны талаар тайлбар гаргана. За баримтсалт гаргаж өгөх, дотлогоорыг шалгуулах хүсэлт гаргах хэрэгтэй. За шүүх хуралдаанд мэдээлэл өгнө. За мөн мэдээлэл өгөхөөс татгалзах хэрэгтэй. За шүүгдэгч мөн мэдээлэл авах хэрэгтэй. Эрүүгээр хэн шийдвэрлэх ажиллагааны дараа шүүгээс хууль засдаг дагавыг зөвшөөрсөн мэдээллийг авна. За шинжээс өмсдөн доктор шинжээчийн зөвлөлт авчрын материалтай танилцах хэрэгтэй. За шүүгдэгч өөрийнхөө өмгөөлөх хууль зүйн тусалцаа авах хэрэгтэй. За шүүх хуралдааны явцад өмгөөлсөн ганцаарчлан уулзах амар олон бичгээр чөлөөтэй харилцаж болно. За шүүгдэгч мөн гомдол төсөлд гарах хэрэгтэй. За шүүхийн шийдвэр үйл ажиллагаанд гомдол гаргана. За бусад хэсгүүдээс шүүхийн шийдвэр гарсан гомдол эсэргүүцэлтэй тайлбар гаргана. За шүүх хуралдаанд оролцсон шүүгч прокурор нарийн хүчин наргын хууль заасан үндэслэл татварлан гаргахад хүсэл гаргах хэрэгтэй. За ямар үүрэг хүлээж оролцсон байг шүүх хуралдааны дэгийг сахиж оролцсон. За шүүхийн шийдвэр хууль ёсны шаардлагыг биелүүлнэ. За мөн хэргийн оролцоход нөлөөлөхгүй байх ийм эрх үүрэгтэй оролцсон байна. За эрх үүргээ ойлгосноо? За сууч. Тэгээ асуулт нь максималд чанга хариулаарай.
энэ дараа сахбаар оролцож орж байгаа сонсдгүй ш. За хөргөцийн хууль төлөвлөгч бие байлсалтай шалгая. За баяр хөдөөн хаад ирсэн блэ? 1971 онд Сахбаарын уран сон төрсөн. Нийслэлийн татварын газрын хуулийн татварын улсын байцаагчаар ажилладаг. Арсын суугай баян бүртгүүлийн 36 дугаар хороо саруу татхны 15 тоотод төрсөн судалгаа. За регистр хэлтэй. Түнэ Регистр. Регистр доороо. Энэ зөний тэмдэг 71-02-75. За урган авах юм бэ? Наран. Хиний баяр вэ? Эцгээр. Наран өнгийн лангын гэбэн өгтөө баяраа. За баярын эсвэ хурдад хөргөцийн хуулийн төлөөлчөөр оролцож байгаа. За хөргөцөл дараах их үүргийн хүлээсэн хурданд оролцлоо. За өөрийгөө өмгөөлөх хууль зүйн тусалцаа авах хэрэгтэй. За хэргийн бодит байдлыг тогтоогч шаардлагатай эд зүйл баримт бичиг мэдээллийг гаргаж хатгах тусгуулах хэрэгтэй. За мөрдөө шалгах тодорхой ажиллагаа явуулах, за нотхорын шалгуулах хүсэлт гаргах хэрэгтэй. За ашиг хурданд даралцын зөвшөөрөлтөөр шүүгдэгчдэд асуулт авах хэрэгтэй. За ашигын шийдвэр үйл ажиллагаанд гомдол гаргана. За ашиг хурданд мэдүүлэг өгнө. За гэмтэргийн удамс учирсан хохирол хор уршиг нэхэмжлэг нөхөн төлөөлөх хүсэлт гаргах хэрэгтэй. За ашигыг цагаатах болон шийдэх тогтоолын хувь гардаа авна. За ашиг хурданд оролцсон шүүгч прокурор нарийн нарын хууль заасан үйлдэлээр татгалзан гаргахтаа хүсэлт гаргах хэрэгтэй. За мөн шинжээч сонсон доктор шинжээчийн зөвлөлд өөрт хамааралтай хэвээр танилцлаа. За өөрийн болон гэр бүлийн гишүүд эцэг хөр өвдийнхээс зэрэг мэдээлэл өгөхгүй байх хэрэгтэй. За ямар өөр хүлээх юм бэ гэвэл хэргийн талаар үнэн зөв мэдээлэл өгнө. За өөр дэлгэцийн болсон хэргийн талаарх мэдээллийг задруулахгүй байх үүрэгтэй. За ашиг хурдааны дэгээс ихэж оролцоно. За хорж эрүүгийн эрэг хэн шалгалт саад учруулсан эсвэл худал мэдээлэл өгсөн бол зөрчлийн үйл болон эрүүгийн үйл заслах хариуцлага хүлээж зохицуулалтаа гэдэг тань тайлбарлаж байна. За эрхүүргөө ойлгосноо. Өмгөөлөх шаардлагатай юу? Өмгөөлөх шаардлага байна уу? Өмгөөлөх шаардлага байна уу? Тэнд явж тавьчихлаа байна. Өмгөөлөх шахуу. Ахваа. За шүүхийн хэлцүүлгээ дарааллыг тогтооё. За шүүхийн хэлцүүлэгт улсын ядагч ядлах төгөлд танилцуулна. За үүний дараа шүүгч эрдэнэ сайхан мэдүүлэг өгвөл түүний мэдүүлгийг сонсно. За дараа нь хөргөцийн хуулийн төлөөлөгч баяраагийн мэдүүлгийг сонсно. За үүний дараа хэрэг тавигдсан бичгийн нотролтыг шийдэл судална. За улсын ядагч өмгөөлөгчдийн зүгээс шүүгчийн гэр бүлийн талаар ямар байдлаар оролцож байна вэ? Шүүх хурдаанд ямар нотхорыг судалж оролцох. За шүүх хурдаанд хэлцүүлэхгүй байх нотхордоос асуулах баримт байгаа. Хэлцүүлгийн дараалд оруулах санал шиг шинээр гарах баримт байгаа талаар саналаа хэлье. За улсын ядагч эхлэе байж. За өнөөдрийн шүүх хуралдаанд танилцмаар өгөн бат миний би тус хэрэгт томилтоор оролцож байна. За тус хэрэгт томилтоор оролцохдоо эрдэнэ сайхны гэмтэр бүлгийн гэмбүртэй болохын тулд ялах оролцсон. Ялах төвлөлтийн хавцралт бол ялах хөвлөн зурдлагтай болохоор нутуудыг шинжилэн суулна. За шүүх хуралдааны дараалттай холбогдуулан гарах санал хүсэлт болно. За шинээр энд гарах. За солонгорыг өгөөч. Эрдэнэ сайхны өмгөөлөгч Солонгорс би өнөөдөр эрдэнэ сайханд холбогдох эрүүгийн иргэн бол эрүүгийн иргэн одоо бүрэлдэхүүний шинжийг хангахгүй байгаа талаар мэтгэлцэж оролцсон. Мөн буруу сайж үзэх юм бол түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэх байр суртахаар оролцсноо. За дараах нотлох баримтуудыг шинжилэн судлаа. За баярмаа 3 энэ дээр авагдсан ариун болт эрдэнэ сайхан мөнх баясгалан болорчийн нарын мэдүүлэг. За мөн шинжээчийн дүгнэлт мөрдөгчийн магадлага. За татварын ерөнхий газраас ирүүлсэн албан тоотын хариу байгаа. За тэр нь болохоор
Хяналт шалгалтын ажлын карт хавцрыг 163, хавцрыг 169, хавцрыг 170-аас 93, хавцрыг 197, хавцрыг 199. За, хуулийн этгээдийн төгссөн залгаа 208. Яар шалгах хуудас хавцрыг 216, нөхөн огт тусдын акт хавцрыг 156. Татврын тайлангууд бид нар сайн дураараа өөрсдөө гаргаж ирсэн хавцрыг 147 гэсэн баримтуудыг шинжилж судалнаа. За шүүхийн хэлбэрийг эхлэе. Уушаад хялгал үүдэлж байна. Ялгалт үйлс 2025 оны 1 сарын 23-ны өдрийн 30 дугаартай ялагдагч Эрдэнэ цагаан толгойд хэрэг иргэн талаар нийслэлийн прокурорын бодлого хэрэг мөрдөн байдлын ажил 2 дугаар хэсгийн хэмжээний прокурор би очих гэрэлтэн 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр эрэг үйл онцлогийн 18 3 дугаар зүйлийн нийт хэсэг заахнаар эрэг үүсэж дэв боловтой нарыг ялагдагчаар татсан эрүүгийн 2301 430 дугаартай хэрэгээс ялагдагч Эрдэнэ сайханд холбогдох эрэг үйл онцлогийн 18 3 дугаар зүйл заасан үйлдэлийг тусгаарласан эрүүгийн 250/13 дугаартай хэрэгт эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмтэртэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч цагдаагийн ахлах цэцгч дэлгэр маань мөрдөн байдлаар ажиллагаа 2025 оны 1-р сарын 20-ны өдөр хэрэг шүүх шинжлэх ухаанд гарсан прокурор төрөлхнийг 2025 оны 1-р сарын 22-ны өдөр хүлээн авч наад тэмдэглэв. 2 янцгой гэмтэргийн дотоодын хувьд ялагдагч Эрдэнэ сайхан Тохиолдол аймаг Баруун Урдам 7-р багийн нутаг дэвтэр төлөвлөсөн явуулдаг учрал тараас компани удирдах халбан тушаалтан буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний татврын өөрийг нуух, татвар төлөхөөр зайлшгүй зорилгоор 2022 оны жилийн эцсийн цайлан тугсанд Амар Минж компаниас 6 ширхэг паданаар 581 сая 818 мянга 180 төгрөгийн бараа үүсэлгээ хөдөлгөн авсан мэтээр зориуд тодорхойлон хий бичлэгийг буцаар хийх нь хөдөлгөн авалтыг буцааж хийх тусгаж төсөв төлөх нэмэгдсэн үртгийн албан татврын дүнг 58 сая 181 мянга 814 төгрөгөөр бууруулсан татвар төлөхөс зайлшгийсэн болсон мөрдөн жил барилгын явцад цуглуулж бүтээсэн дараах нот хуримтуудаар нотлогдсон тогтоогдож байна. Нот хуримтуудын талаар нэг хөгжлийн хуулийн төлөөлөгч баярын мэдүүлэх шинжээчийн дүгнэлт магадлагаар Амар Минж гэх аж ахуйн нэгжээс учрал таранс компани 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд 6 ширхэг паданаар 581 сая 818 мянга 180 төгрөгийн материал худалдаа авсан мэтээр нөөтийн хий бичлэг хийж улсын төсөв төлөх татвараа 58 сая 181 мянга 814 төгрөгөөр бууруулсан байна. Иймд дээрх аж ахуйн нэгжийн улсад төвчөрсөн хохирлыг нэхэмжиж байна гэх мэдүүлэх австрийн нэрээр австрийн 9-10 дугаар болсон. Гэрч дэв боловсролын мэдүүлэг Амар Минж компани мөнгө баясгалангийн компани үйл ажиллагаа явуулдаг. Тэр компани таасны компани юм шиг байна. Яаж тухайн компанитай танилцсан бэ гэвэл 2022 оны 8 дугаар сард нөөтийн баримт зарна гэсэн дарын дагуу холбогдож компаниудад нөөтийн баримт шивүүлдэг байсан гэх мэдүүлэг 2 австрийн 22-23 дугаар орчинд гэрчгээ ариун болын мэдүүлэг Амар Минж гэх аж ахуйн нэгжээс боловсролын хэд хэдэн аж ахуйн нэгжлэр нөөтийн баримт шивж өгч байсан. Өөрөөр хэлбэл би нөөтийн баримт зарна гэж зар оруулж болмоор зарын дагуу миний 96 66 69 70 дугаарын утас руу холбогдсон аж ахуйн нэгжүүдийн болор туяа руу явуулахад болор туяа нь Амар Минж гэх аж ахуйн нэгжээс бараа материал зарж борлуулсан мэтээр нөөтийн баримт шивдэг байсан. Би Амар Минж компани захирал болон инфлэн бодогч нарыг танихгүй өөр дүн харж байгаагүй гэх мэдүүлэг Австрийн 26-27 дугаар хуудсанд Эрүүл цагдаагийн албаны эдийн засгийн гэмтэрхтээ тэмцэх газрын санхүүгийн шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 07/23/2-18 дугаартай мөрдөгчийн магадгүй Австрийн 32-58 дугаар хуудсанд шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дугаар сарын 30-ны өдрийн 97 дугаартай шинжээчийн дүгнэлт Австрийн 63-аас 91 дугаар зэрэг нотлохоор төлөвлөсөн байна.
Нас баримтуудаас дөрөв үзэхэд ядагдагч Эрдэнэ сайхан ажил таруулах компани удирдлага албан шаардсан буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний татврын өрийг нуух татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2022 оны жилийн эцсийн тайланд хугацаанд огт үйл ажиллагаа явуулдаг Анар Минж компаниас 6 ширхэг бад анар 581 сая 818,180 төгрөгийн бараа үйлчлэгийг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон хий бичлэгийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж төгсөг төлсөн төлөх нэмэгдсэн үртгийн албан татврын дүнг 58 сая 181,814 төгрөгөөр бууруулсан татвар төлөхөөс зайлсхийсэн нөхцөл тогтоогдож байна. Монгол улсын үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 3 хэсэгт Монгол улсын иргэн татвар төлөх үүрэгтэй гэж заасан байх бөгөөд татвар төлөхөөс зайлсхийх нь улсын эдийн засгийн аюулгүй байдал сөргөөр нөлөөлөг нийгэм давигдлыг гэмбуртай үйлдэл эсвэлдэггүй юм. Татвар төлөгч хувь хүн хуулийн этгээд удирдах гүйцэтгэх албан шаардсан татвар төлөхөөс зайлсхийх их хэмжээний татвар ногдох орлого эд хөрөнгө бараа үйлчлэг зориуд худал тодорхойлсон нуусан идэвхтэй үйлдэл эсвэлдэггүй юм. Татвар ногдох орлогоос бусад зүйлийн тоо хэмжээг санаатаагаар бууруулсан гэж татвар ногдох орлогоос бусад хууль хэсэгт заасан зүйлийн тоо хэмжээ үнийг нь нягтлан болох үргэлж тайлан тэнцэл тайлан мэдээ орлого татвар тодорхойлох хуудсанд санаатаа багассан тусах орлого багасгаж харуулсан тулд засварлах замаар хуурамч баримт бичиг үйлдэх зарлаа хуурамчаар өсөх буюу орлогоо зохион дээр багасгах үйлдэл юм а. Их хэмжээний татвар ногдох орлого эд хөрөнгө бараа үйлчилгээ гэж эрүүгийн хуулийн эрхлэн анги 2 дугаар зүйлийн 4-1 зааснаар 50,000 нэгжлийн хэмжээний төгрөг түүний дээш хэмжээгээр буюу 50 сая ба түүний дээш хэмжээний төгрөгөөр ойлгохоор хөөсөн тогтоосон байх бөгөөд ийм ядагдагч Эрдэнэ сайхан холбогдох эрүүгийн 250-25-13 дугаартыг хэрэгт ялга төгөлд үйлдэж ядагдагч гин буруугийн асуудал шүүгээр шийдвэрлэх хүндэтгэл гэж үздэг тул хэрэг шүүгээр шийдвэрлэхээр тогтвоо. Эрүүгийн шийдвэрлэх хуулийн 32 дугаар зүйлийн нэг хэсгийг удирдлагын тогтоох нь Эрдэнэ сайхны дээр гинцрийг үйлдэх гин буруутай үйлдэл байх тул эрүүгийн хуулийн тусгай анги 18 дугаар зүйлийн нэг хэсгийг заасан хэрэгцээ тогтоолцоо. Ядагдагч Эрдэнэ сайхан холбогдох эрүүгийн 250-25-13 дугаартай хэрэгт нутаг дэвсгэрийн харилцаа бол Хотор аймгийн Сүм мужийн анхны шүүгч шилжүүлсэн ялга төгөлд үйлдсэн хэмтгийн босгоор хууцаатын дэд зөвлөх бий очгөр. За Эрдэнэ сайхан бас за олонч сая ялга төгөлд танилцуулсан. Ойлгомжтой. Асууж тодруулах зүйл байна уу? Байхгүй. За асуух хурдад мэдээлэл өгөх үү? Өгнө. За ярьц. Өөрөөр жоохон ойртолцтой чангаар яриа. Би Сүхбаатар аймагт манай Учрал Транс компани маань үйл ажиллагаа ер нь хүнсний бизнес эхлүүлээд бараг 30 жил болж байгаа. Би өнөөдөр Сүхбаатар худалдааны төв гэж хүнсний захтай тэрнээс гадна төмс хүнсний ногооны тариалалт буюу хүлэмжийн аж ахуй гэж тэгээ газар тариалсан мал аж ахуй гэдэг юм их олон төрлийн бизнес хийдэг. Ер нь бол ганц хүндүүлбэр ахсан бизнес хийдэг. Тэгээ өөрөө бизнесээс ашиг орлого олохоос гадна бас Сүхбаатар аймгийн ард иргэдтэй өөрийн тариалсан төмс хүнсний ногоо эрүүл хүнсээр хангадаг. Тэгээ одоо ер нь сүүлийн үед л ажиллах хүчил маш бага болсноос болж өөрөө ихэвчлэн ихэнх ажлыг өөрөө гардаж хийж байгаа. Тэгээд одоо бид нар хүнсний бизнесүүд 5-10% ашиг олдог. 5-10% ашигтай цаанаасаа ер нь мэдээж бид нар нийт нэг багцаагаар бодоод 200 саяын борлуулалт хийсэн байдаг гэж бодоход цаанаасаа борлуулагчтай худалдан авагчтай байж ер нь бол борлуулагч хийж байгаа шүү дээ. Гэтэл одоо наран туул зах байна. Ер нь тэндээс авч байгаа газрууд 100 гаруй аж ахуйн нэгжүүдтэй нөөтийн асуудлаас болоод муудаад сүүлдээ одоо 100 гаруй компаниас бараагаа татаа авалт хийж чадахгүй байгаа. Ихэнх хүнсний бизнес эрхлэгчдүүд мэдж байгаа. Хэрвээ тэр нөөтөө авч чадах юм бол бид нарт ашиг авч чадахгүй л улсад нөөтийн өрөнд ороод явдаг юм бол тэгээ ер нь яг нөөттэй бас сайн тодорхой нөөтийн асуудлын талаар тодорхой мэдээлэл байхгүйгаас болж бас ялтан бариг болохоос наагурлах загин чинь ер нь бол тийм учраас нөөтийн асуудлын талаар мэдээлэл сайн байх ёстой юм байлаа. Гэхдээ тэр 18 онд байна уу энэ багийн гэснэл фэйсбүүк хаягтай нөхөр хөдөөгөр хатаасан жимс буюу загас даршилсан ногоо зараад явж исэн. Тэгээ би наад залуугийн чи манайд борлуулалт хийгээд энэ одоо гिचнээ жил боллоо нөөт өгөөч гэсэн чинь ихчээ би Анар Минж гэж нэг компаниас нөөт хийчихсэн шүү гэж надад тухайн үедээ ярьж ирсэн. Энэ Анар Минжийн холбогдлолтой компани ажилчдыг би хэнийг ч танихгүй. Тэр багийн гэдэг нөхөр чи ер нь 18 оноос хойш манайд ер нь гिचнээ сая төгрөгийн борлуулалт хийлээ шүү. Сүүлийн үед ер нь энийгээ өгөхгүй яваад байш шүү гэсэн чинь 22 онд за би нөөтөө чи хийчихсэн шүү. Одоо танад нөөтөө өргөө шүү гэж надад ярьж ирсэн. Тэгээд Татврын хэлцээс 22 онд манай руу
танаад ийм асуудалтай нүүрт ороод ирсэн байна. Алдаатай хий бичлэгтэй энэ тайлангаа залруулах гэсэн мэдээлэл өгөөд бид нар тухайн үед засчихсан, залруулсан нүүртөө зассан тухайн үед нүүртөө засаад буцааж хүнсний орлогоос бид нар нүүртөө хийгээд улсыг ямар ч хохирлгүй болгоод тэрийгэ тухайн үед мэдээд засварлсан. Ямар ч нүүртийн асуудалгүй болсон. Гэхдээ харин татврын алба болохоор аж ахуйн нэгжийн орлогыг бас хүсэлтэд өгөхөд засварлаагүй байлаа. Яагаад тэрийг засварлаагүй болгохоор миний хувьд бол би татврын хууль тогтоомжийг мэдэхгүй ч гэсэн процессын алдаатай тайлан хүлээж авсан байлаа. Тухайн үед танаа энэ тайлангаа аж ахуйн нэгжээр засварлаагүй байна штэ гэж биднэрт мэдэгдсэн бол бид нар ийм үйлдэл гарахгүй байсан. Ер нь тэр асуудлыг мэдээд их хэмжээний нөөц ороод ирэхээр нь би татвараас ч асуусан, юунаас үйл хөдлөхөөс ч асуусан. Энэ одоо үйл ажиллагаа явуулдаг компани мөн байна уу, биш байна уу? Энэ хөдөө орон нутгаар борлуулалт хийж явж байсан залуу манаар ингээ их хэмжээний нөөц шивчлээ. Тэгсэн чинь энэ үл нэг жил гарan болж байгаа компани байна. Бид нар одоо бичлэгтэй шивдэг шивхгүйг нь мэдэх ямар ч нөхцөл байхгүй штэ гэж хэлжлээ л та тухайн үед. Тэгээд бид нар тухайн үед засаад улсыг ямар ч хохирлгүй болгосон. Тухайн үед нөөцүүдэд засварлаад хүнсний нөөцүүд цаанаас худалдан авалтынхаа нөөцүүдийг хийсэн. Тэгвэл би өнөөдөр Сүхбаатар аймагт хүнсний ногооны тариалалтыг 10 гаруй жил хийж байгаа ч гэсэн хүнсний ногоо дотооддоо тарьсан ногоог нөөцөөс хөнгөлөлттэй байдаг гэдгийг мэдэхгүйгээр өөрөө баахан нөөц өгч явсан байлаа. Ярин яг хуулиараа бол бас өөрөө дотооддоо тарьсан хүнсний ногоон дээр л бас нөөцийн хөнгөлөлт авах ёстой байлаа. Би хуулиа мэддэг байсан бол ингээд 40 жилээр ингэж улсаас хөнгөлөлт идэлхгүй явахгүй байсан ба хөнгөлөлтөө аваад явах гэсэн. Татврын хуультай зөвлөмжүүдийг заримыг нь мэдэхгүй учраас ийм асуудалд орсон болов гэж би бодчихъя. Өнөөдөр би Сүхбаатар аймагт 20 жил 30 жил сурагч байхаасаа ахуулаад бизнес хийсэн ч гэсэн зөвхөн өөрийн эрх ашигыг бодоогүй. Би өнөөдөр Сүхбаатар худалдааны төв дээр 40-50 лангуутай байсан ч гэсэн тэднээс нэг сая төгрөг аваад халаас дулаан тог захиргаа ингэж өгөөд тэр хүмүүс өнөөдөр суугаад байртай машинтай болж байгаа. Гэхдээ би нийгмийн харилцаагийнхаа хүрээнд бусад хүмүүсийн бас амьдрал ахуйг дэвшлэхийн тулд бас зохих хэмжээндээ үүргээ биелүүлж яваа л гэж бодож байгаа. Өнөөдөр миний талбай дээр 3342 квадрат метр талбай дээр Сүхбаатар аймгийн хамгийн их төвчрөл болдог. Тэр талбай дээр хөдөө орон нутаг, сум орон нутгийн таксинууд, хот орондын таксинууд өдөр 100 гаруй такси үйлчилдэг. Би нэг төгрөгийн татвар. Яагаад гэвэл тэр хүмүүсийн амьдрал ахуйд чадах хэмжээгээр бас нэмэр болж байгаа л гэж бодож байгаа. Тэр дотор төрөөс сууж байгаа хүмүүсийн амьдрал ахуй өчнөө дээшилсэн бас л нэмэр болж байгаа. Гэхдээ би бусад компаниудаас нөөц нэгтээгээд 100 гаруй аж ахуйн нэгжтэй яагаад муудахвэр нүүтийн асуудлаас болж муудаж байгаа. Гэхдээ бараа татаа авалтан дээр аягүй сөргөөр нөлөөлдөг. Шинэ сонголттой бараа байдаггүй. Нөгөө газруудтайгаа нөөтийн асуудлаас болоод муудаа сайдаад явсаар байтал. Тэр тал дээр бас хүнсний бизнес эрхлэгчдийг төр бас жаахан ч гэсэн харж үзээсэй билээ л гэж бодож байна ер нь бол. Орж ирж байгаа нөтийг бол шалгахад үнэхээр хэцүү юм байна. За ямар ч компани байдгийг хийчихсэн гэдэг дараа нь ингээд бидний эцсийн яллагчаар татчаал ингээд байж байгаа. Тэрнээс манай компани бол улсад өмнө асуудал гаргаж байгаагүй, тэгж данс масан хаалгаж байгаагүй, төлөх ёстой юм уу төлөөд явж ирсэн. Тэгээд нэг програмын алдаа гараад манайх нөхөн өгтөлтэй акт тавьсан байдгийн. Би тухайн үедээ татврын газар хэлжсэн. Одоо ч хүртэл надад баримт нь байгаа. Нэг өдөр гэхэд хунт өгөөж гэж газар руу бүр 20 хэдэн удаа сая гарангаар шивтсэн байсан. Тэгээд би татвартаа эхэлж хийж мэдэхгүй програмаасаа газар руу хүүе энэ манай нөөц юу нэгж буруу яваад байгаа юм шиг байна манай програм. Тэр чинь 22 он баггүй юу. Тэгтэл энэ бид нар жилд нэг тэр бум гарan төрөний орлоготой байдгүй энэ нэг 30-40 хоногийн дотор л бүр хэдэн тэр бум борлуулалт хийсэн байх юм. Тэгээд дэвтрээ зохиод ингээд харахаар манай 200-300 сая ч хүрэхгүй байх юм. Гэсэн чинь тэр програмын компани зүгээр штэ гэж наадах чи ороо татвартаа ялгаад авчдаг штэ. Хэрэгтэйг нь аваад хэрэггүйг нь хайчдаг байхгүй гэж хэлэхэд татврын алба болохоор тийм юм байхгүй штэ гэж танах л ерөөсөө алдаатай шивэгдээд байна. Алдаатай програм чи алдаатай байна гэдэг. Тэгээ би татварт яг өөрөө тэр зүүн би бас миний нүүрний тал сууд болоод
ажилттай байсан учраас гомдол момлоо гаргаж чадаагүй хилчгээд яваад өгсөн. Танах манай дээр нэг хяналт тавьж өгөөч. Хэвлж аваач өгөөд энэний өдөр тэгэхээр нэг газар л ингээл 30-40 удаа шивсэн байх юм байна гэж байхгүй гэтэл за тэгин танаа дээр хяналт тавьж өгнө гэсэн одоо бол хийгээгүүд явж байгаа хийх л байлгүйтэй ер нь хяналтаа. Гэхдээ тийм асуудлаас болж одоо илүү давуулан орлого цаашаа шийдэх тийм асуудал гарч байгаа. Програмдаа тэгээд би гомдлоо гаргая гэсэн боловч яг цагаан сарын үеэр хамгийн их ачаалттай дэлгүүр байдаг. Яагаад Сүхбаатар аймгийнхан манай дэлгүүр дээр шавдгийн яагаад ачаал ихтэй байдгийг гэхээр би 5-10% нэмж зардаг. Дотоодын ногоогоор хангадаг учраас Сүхбаатар аймгийн хүн амыг бол бас боломжийн бас амжиргааны төвшөнд нь зохих хэмжээгээр эрүүл мэндэд хогшлол бид хөрөнгөнд нь бас л нэг амжиргааны төвшөнд нь нэмэртэй байгаа гэж бодож байгаа. Тэгтэл програм ачаалтай байдаг учраас цагаан сарын үеэр нөгөө өмнөх програмуудаа устгуулахгүй таны энэ ачаал арилахгүй гэхээр нь тэгвэл мэдээ өмнөхийг устгачаачтай ачаалгүй болохын тулд яг юм бичиж их үеэр л ингээд ачааллаа байх юмаа гэд тэр програмын устгуулснаас болоод эдний алдаа гарч ирээгүй. Яг би шивснүүд надад цаасан дээр байгаа л да нэг өдөр бүр хэдэн зуун дахин шивсэн байсан юм. Ер нь би тэгж амар хуйлж өгчөөл нүүртийг нүүн дарагдуулын ингээ тгий гэсэн бодлол надад байхгүй. Тэгтээ цаанаас худалдан авж байгаа худалдан авалтандаараа гэрээтэй байх байсан юм байлээ. Тэгтээ би бусад газруудад гэрээ хийвэл тэгвэл манайхаас авах болцгоод гэдэг хүсэл тавьдаг Улаанбаатар хотын компаниуд. Тийм процессын алдаа гарсан баг. Тэгтээ татвар яагаад процессын алдаатай тайлан хүлээж авсан бэ гэдэг дээр гомдолтой байна миний хувьд. Гэхдээ одоо миний бодлоор л улсад ямар ч хохирол байхгүй тухайн үед нөөтөө залруулад явцсан байгаа. Тийм байна. За тэгж асууж тодруулах үү. Тийм бид За энэ засварлсан баримтын тухай талаар яриад байна тийм үү? Хэдэн баримт засварлсан гэдэг юм. Засвар оруулсан баримт гэдэг шүү дээ. Би сүүлдэн засвар оруулсан оруулаагүй гэдэг. Баримтын талаар яриад байгаа. Энэ гаднаас худалдан авсан баримт уу? Тийм. Энэ манай програмын алдаа юм байлгүй дээ. Нэг өдөр гэхэд нэг байгууллагаар бүр 20-30 удаа шилжсэн гэж. Одоо ялах төвлөлтөнд таныг 6 ширхэг баримт 6 ширхэг баримтыг ер нь хаанаас авсан, яасан, яагаад 6 ширхэг баримт засвар оруулаагүй, орсны дараагаар хогчлоод үлсэн гэдэг байна. Тэр баримтын тал дээр хин гэж Баги гэсэн фэйсбүүк хаягтай нөхрөл Сүхбаатар аймагт борлуулалт хийгээ явж ирсэн ш тэр залуу. Тэгээ 18 оноос хойш удаа тэр чинь. Тэгээд би 22 он дээр чи юу н манай татвар бид нар одоо бүр татварын өөршөөнд орлоо шүү. Та нар ер нь өгөөрэй нөөтөө. Борлуулсан л чи нөөтөө өгөх ёстой хуулиараа бол гэтэл би ихчээ та нар нөөт хийлгэсэн шүү. Анар Минж гэж компаниас хийлгэсэн гэж тухайн үедээ надад хэлжсэн. Тэгээд би тэрийг нь татвар үйл хөдлөлөөр энэ үнэхээр үйл ажиллагаа явуулдаг компани мөн үү? Энэ Баги гэж залуу манад одоо 18 оноос хойш гişнэн 100 сая төгрөгийн борлуулалт хийчихэд одоо тэгээд энийг өгчлөө барьчлаа гэж байна гэд энийг шалгаж өгөөч гэхэд бол үйл ажиллагаа явуулаад жил гарan болж байгаа компани байна гэж хэлж байна. Тэр 6 ширхэг баримтанд та засвар оруулсан юм уу өмөл гэж байгаа юм би. Засварсан байгаа. Нөөтийг нь засварсан байгаа. Хэн засварсан? Та засварсан. Манай нэгтлэн хүсэлтээ өгөөд нөгөө татвар албанаас 5 баримт. Тийм. За хэдэн оноо төлөө татвар төлөгч болсон гинэ? Хэдэн оны эдэн сараас? За манай өөрийн нэг компани бол 13 оноос болсон байгаа хүнсний. Тэгээд наад компани ч бол бас 10-аад жил болж байгаа. Бас тэгээд X тайлантай явуулснаас гэж бодоод 22 он дээр наад компаниараа хэсэг үйл ажиллагаа явуулсан. За тэгэхээр ингэж суух гэдэг нь 2022 оны 5 сараас татвар төлөгч болоод байгаа юм уу? 7 сараас болоод байгаа юм уу? 22 оны юу? Тий. 22 оны 7 сар байсан баха. 7 сараас юм уу та? Хэд тодорхойлох байна. Нүүртийн татвар төлөгчтэй хоёр тустай ойлголттой одоо. Прокурорыг алийг нь асуугаад байна. За би тэгвэл одоо яг дэлгэнгүй асуух юм. Ялах төвлөнд өрдөгдөд байгаа шүү дээ. Орчин улсны төлөөлөгчийн мэдүүлэгчсэн өрдөгдөд байгаа. Энэ 5 сарын 13-ны өдрөөс 2022 оны 12 сарын 31-ний өдрийг хугацаанд орлогоо уун дарагдуулсан гэдэг асуудлыг ялах төвлөлтөндөө дурдаад байгаа. Тэгэхээр би энэний 5 сар юм уу 7 сараас эхлээд юм уу гэдэг асуудлыг яриад байна. Наадах чинь ийм өчтэй 7 сард бол яг нөө төлөгчөөр бүртгэж авсан байлаа. Гэхдээ өмнө нь наадах чинь манай дээр бүр 400 гаруй сая төгрөгийн хүнсний нөөт орж ирсэн. 7 сараас юм байна гэж ойлголоо зөв үү? За. Дараагийн асуулт нь энэ нийтдээ ялах төвлөлтийн хороо хөгжлийг тогтоохдоо 58 сая 181 мянган төгрөгөөс зайлс хийсэн гэх асуудлыг ер нь таны хувьд хөтлөн шүрхгүй байгаа юм гэж ойлголоо.
Миний хувьд л тэр залуу хийгээгүй бид нар тийм асуудал гарахгүй. Гэхдээ гаднаас худалдаа авсан давид бид нар бол нөөтийг нь нэхэж авах Зөвхөн байгаа юм байна гэж бодлоо зөв үү? Зөвхөрлөөд байгаа юм уу? Одоо ямар юм ч тэр чинь. Нэг юм л. Одоо нэгэн л манай компаниар орж ирсэн. Гэхдээ засварсан манайх төрийг буцаагаад тохирлгүй болгосноо болгосон. За, ойлгомжтой. Асуулт нь ялах төвлөлт үүсгэхэд ялах төвлөлтийн утгаар таныг Ултрал Транс компани гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албан тушаал ингэж ажиллаж байхдаа улсад ийм хэмжээний хохирол төлөөгүй 58,181 мянган төгрөгийн хохирол төлсөн байна гэдэг. Тэгэхээр таны хувьд одоо яг энэ компанийнхаа захирлыг хийж гэнэ үү, гүйцэтгэх захирлыг хийж гэнэ үү? Захирлыг нь хийж байгаа. Одоо тийм байна уу? За. За тэгэхээр аж ахуйн нэгжийг удирдах байгаа захирал болон гүйцэтгэх албан тушаалтай эрх мэдэлтэй хүмүүс ер нь татвар төлөх үнэн зөв тайлангаа явуулах асуудлыг ер нь мэддэг юм болоо. Таны хувьд бол 13 татвар төлж ирэх юм биш үү? Зөв үү? Төлсөн тэр компани. Тэгэхээр энэ тайлангаа үнэн зөв явуулах асуудлыг та ер нь мэддэг байсан уу? Мэдэн би мэдээ тухайн үедээ асууж ирсэн шүү дээ. Үйл хөдлөх газар татвар юу наа. Энэ талаар одоо юу гэдэг татварын албан дээр очиод энэ асуудлаа би ингэ хэлчихсэн гэсэн болохоор байгаа юу? За хүмүүсээс нь асуулт хэлэх байхаа би тухайн үедээ. Тэгэхдээ тэнд бол тийм гэрчүүд авч. Тэгээд Амар Менж компани ер нь ямар үйл ажиллагаа явуулах компани юм бэ? Би Амар Менж компани талаар юу ч мэдэхгүй шүү дээ. Тэр баги гэж тэр Сүхбаатар аймагт явж борлуулалт хийжсэн залууд ер нь манайхыг балцгаад байгаа ш. Тэгээ одоо уч хэрэгсэн ч болгох. Таны хувьд хохирлгүй болгосон улсыг бол одоо би хохирлгүй болгосон гэдэг тийм үү? Хэдэн сая төгрөгийг хизээ төлж барагдуулсан за. Манайх одоо тэр 22 онод дээр л хийсэн байгаа даа манайх буцаач тэр төлөвчтэй нөөтөө одоо хэрвээ төлөвгүй явж явах юм бол төр өртөл харагдаж байгаа ш манай компани. Тэгэхээр нөгөө 58,81 мянган төгрөгийг бол таны компани зүгээс буюу Ултрал Транс компани төлж барагдуулж яг ажиллахлаа зүг үү? Зөв нөөтийн асуудалгүй байгаа юм байна. Өөр асуудал байна шүү дээ. За цолонгөрийн үүсвэр эцэг хаалт хэлсэн. Босч байгаа юм байна. Ариун бололт боловчийн мөнгө төлөвлөсөн гэдэг хүмүүсийг танихгүй. За багийн гэдэг хүн биш үү? Энэ хүмүүс та юу хийдэг авчихсан бэ? 18 оноос хойш надад хөдөө орон нутгаар хатаасан жимснүүд байсан, даршилсан загчнууд борлуулж байна. За энэ хүмүүс та хэдэн төгрөгийн телефон хөдөлж авсан юм бэ? Би яг тэдгээд гаргаад ирэх боломжгүй байна. Би яагаад гэвэл ер нь багцаагаар л наадах чинь бол 7-800 сая тул гарах юм байна. Хүмүүс ер нь бидний төлбөрөөр ингээд өндөр үнэтэй худалдаа авах тэгээд бодлуулдаг гэсэн үг үү? Тийм. Ер нь нэг хаалцаг тамхи байсан ч 6 сая, нэг хаалцаг нь 6 сая болчихж байгаа юм чинь дээ. Одоо ер нь хаана хэвдүүр юм шиг. 8 хэвдүүр том худалдааны төв юм уу? Супермаркет юм уу? Объемны худалдааны төв. Худалдааны төв тийм. Та энэ бараг телефон одоо энэ процессораас аваад тийм стart болох юм уу? Тэр энэ болцоо хэдэн төгрөгийн ашиг авах юм бэ? 5-10%. Тухайн барааны 5-10% гэн тийм. За энэ ашиг нь юу шийдхэн дүн бүрийн дараах юм уу? Бүр одоо нөгөө ашигтай болбол тийм талбар төлөө үхний дараах дүн юм уу? Үхний өмнөх дүн юм уу? Одоо ер нь ирж байгаа бараан дээр л 10% гэж нэмээд оруулна. Тэгэхээр бид нар татвар төлөх татвараас цуглах шүү дээ. Тэр чинь багтаа. Татвараас өмнөх дүн юм уу? За ингээд багийн гэдэг хүнээсээ та ингээд 7-8 сая төгрөг төлбөр асууж ий баримт шаардсан гэж ойлголоо. Тийм зөв. За ер нь танаа харилцагч нарын хэдэн хувь ий баримт өгдөг вэ? За манайхаас нэг 60% тэл явдаг та. Үлдсэн 40% нь төлөлт хийгээд явчихсан. Ий баримт огт баримт өгөхгүй гэж ойлголоо. За энэ 40% нь ямар мэдээллийн бараанууд ороод ирсэн? Дандаа хүнсний юм ордог тоо. Ийм процесс дотоод гурал нөгөө дамжин борлуулдаг контейнерууд яг үйлдвэрээсээ л авахгүй бид нар нөөт өгөхгүй штэ гэдэг өгдөггүй бид нар нөөтнөд өгөх хэрэгтэй юм байла хуулиараа бол борлуулагч нь үйлдвэрлэгч биш үү. Гэхдээ манайх өөрийн
нарийн ногооны борлуулалтын дээр татврын хөнгөлөлт авах ёстойгоо мэдэхгүй бүр 10 жил 20 жил яасан байлээ. Гэхдээ татврын хуулиар сүйд гарсан ч гэсэн ер нь багцаагаар гарсны 10 жил мөлөд юу ч авахгүй яасан. За энэ бол чинь одоо импортоор орж байгаа тэр жинэс багшсан ногоо тийм ээ. Дамжин борлуулдаг учраас бид бид нар дамжин борлуулж байгаа учраас. Ингээд та баарын өдөр хүнээс баримтаа шаардсан байна. Бусдад шаардсан. За тэгээд танд бол шилжээ гэж хэлсэн. Ихчээ би та нарыг нөөц шивчлээшээ та шалгаарай гэдэг. Шалгасан чинь бүр их хэмжээгээр ороод ирсэн байсан. Тэгвэл тухайн үедээ манай компани 22 онд нөөц төлөвч болчиход байхдаа өмнө нь орж ирсэн юу татврын нөгөө юу 50 саяын босгоноо даваагүй учраас тооцохгүйгээд орж ирсэн хөлсний нөөцөд ч устчих юм. Нөхөн тооцохгүй гэдэг. За ингээд гафруулалттай гэдгээ юу та хэзээ мэдсэн бэ? 22 онд мэдгдсэн баха. Тэгээ манайх жил түүнээс мэдгдснээс хойш жилийн дотор билүү 2 жилийн дотор залруулах хэрэг байдаг гэх. Тэгээ бид нар нөөтөө залруулсан чинь нөөтийг хүлээгээд аваад залруулаад бид нар нөхөд хийцэн байсан. Юугаа болохоор аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болохоор залруулж чадаагүй байхад тэдний хүсэлт авсан хэрнээ юу яасан байсан. Цаанаасаа нөгөө энэ компаниг асуудалд оронгууд нь хуулиараа хаачт юм шиг байл. Тэгээд залруулга явагддаг байна. Энэ компани хүмүүс асуудалд орсон гэдгийг та хэзээ хамгийн анх мэдсэн? Таны хэзээ хамгийн анх цагдаа болсон? Өчигдөр 6 сард. 2024 оны 6 сартын дуусчих. За танай хурдан дотрын шалгалтанд орж ирсэн үү? Одоо энэ маргааны тайлбар орно. Орж ирсэн. За хэзээ орсон бэ? Манайх чинь одоо 2 жил 3 жил болж байгаа. 3 жил болж байгаа хаа. 3 4 жил болж байна. 22 онд орсон дотрын шалгалтаар таны асуудлууд яригдсан нь амар нэгтэй холбоотой яригдаг. Яагаад яригдаг юм бол? Үтг. Залруулах хийсэн байсан болохоор бэлгүүцэн шалгалтаар бол зөвхөн байсан гэж байна. Тэгээд залруул гэл тэр дорн залруулж бид нар тэгээд залруулад нөөтөө нөхөж хийсэн өөрөө хүссэн албанаас. Манай дээр анх 50 жилийн өмнө тэр шалгалтын хэл шалгалт ороод 12 сая төгрөгийн анх 50. Тэр нь юу вэ? Тэр нь болохоор орлого зөвшөөрсөн гэдэг дээр тавьсан. Саяны миний хэлээд байгаа тэр. Тэр борлоо явж байгаа мэдээ хоёрын хооронд. Манай дээр 5 саяын борлуулалт хийсэн байлахад орой болгон татвар 10 саяар гэж шийдэж авсан байсан. Тэгээ би Канадад энэ манайраа ингэж дэжтэйг авч харуулсан чинь энэ үл татвартай холбоотой асуудал, програмтай холбоотой асуудал гэдэг. Би тэ татвартай хэлэх ёстой юмыг эхэлж програмтай хэлсэн чинь янзлсан байлаа. Тэгээ өмнө нь хэдэн жилч манайраа ингэж илүү орлого шивээд яваад байсан шийдэгдээд байсан юм байна. Болохоор тийш нөөцтэй холбоотой асуудал бол тэр шаардлагатай хэлбэр манай. За өөрөөр өгчөөгөөс баяргаас эзэн сайхны саяын мэдүүлэгтэй холбоотойгоор асуух зүйл байна. Сая ярьсан зүйлээс асуух зүйлээс асууж байна. Энэ очил транском 20 жил өмнөөс төлөвлөж штэ. Тэгээд татврын кэдээс газрын даргын 2024 оны 11 сарын 20 одоо татврын газрын байцаагч их баяр гэдэг мэдээллийн гişцэн байц газрын байцаагч бид хоёрыг одоо энэ андермент компанитай холбоотой ирүүгийн хэлэлцээр аваад ясны хөтөлсөн юм байна. Тэгэхээр энэ их баяр байцаагч бол одоо энэ хөвчлөлтэй байгаа компаниудын тайлангийн засварсан өөртөө татвар төлсөн мэдээллүүдийг бас биднэрт мөрдөн байцаах болон одоо энэ шүүхрт оролцоход бас мэдээлэл хангаж ажилладаг юм. Тэгэхээр энэ эфирээс гарч ирсэн мэдээлэлээр болохоор очил транс компаниг 22 оны 10 сард авсан амар мэндээс авсан хатаануудаа улстай улсынхаа засварыг хийж нөөцийн тайлбараар засварлаагүй гэж мэдээлэл өгсөн байгаа энэ одоо надад тэгэхээр хэзээ ямар дүнтэй тайлбараар засварлсан бэ гэдгийг асуумаар байна.
За хоёрт энэ нэмэгдсэн үлдэхүүн албан татварын тайлбар үндэслэлд нөгөө баримтыг шивдэг энэ процесс улсын хэмжээнд явагдаж байсан. Тэгэхээр ганцхан танад дээр ингээд өсрээд байнга ингэж алдаа заадаг гэсэн асуудал байхгүй. Энэ компани тайлбарлуу нэвтэж орох ихэнх компани захирал нэгтлээ хувьд байдаг. Та хоёрын нэвшээд наад тоо бусад худалдаа авалт нь борлуулалтын нэг баримтуудын хөвдөд ороо тайлбарлаж явдаг шүү дээ. Энэ дээр бас яг татраа одоо програм гэдэг гэсэн юм ойлголттой энэ хоёр төр нь хариу гэж. Учир нь Таранс компани 20-30 жил биш. Би өөрөө бизнес хийгээд 20-30 жил болсон. Тэгээд Батбард гэж компаниар бол 13 хонд үүсгэн байгуулгаад одоо хүртэл хийж байгаа. Гэхдээ учир нь Таранс компани маань 15 хонд удаад тэгээ баахан X тайлантай яваад байснаас гэж яг хуулиараа бол 2 ижил компанитай үйл ажиллагаа явуулж болох л байх л та. Тэгээ явуулсан бай тэрүүгээрээ бол. Гэхдээ тэр процессын алдаа гэдгийг нь бол манай дээр яг татвар бид нар засварлсан л да засварлах хүсэлтэд илгээжж татвар түүнийг хүлээж авч бид нар татвар бол 22 оны 12 сарын 20 хэдэн төлөө хүлээж авсан байсан. Тэгээ нөөтөө үл засварлсан. Тэгээ бид нар одоо ингээд оронгууд нөөтөө засварлсан нь харагдаад байгаа юм. Тэгэхдээ юу нь болохоор аж ахуйн нэгжийн болохоор засварлаагүй харагдаад байсан. Тэгээд мэдээж тэр одоо ч бараг 25-26 он ч гарч байгаа чинь тийм асуудалтай тайлан процессын алдаатай тайлан төгөлд яагаад хүлээж авсан болоо гэдэг дээр хэлээд байгаа. Бид нар бол шийдгээсэн танаа ерөнхий газарт болохоор засварлалт нь харагдахгүй байна гэсэн юм. Манай аймгийн бид нар өөрийнхөө юугаар ороод үзэнгүүд харагдаад байгаа байхгүй юу? За. 155 хохирчийн асуултанд хариулъя. Хохирчийн төлөөлөгчийн. За, авто дээр нэгийн 155-аа 173, 176 дугаар хуудсан дээр Учир Транс компани нэгдсэн үртгийн албан татврын тайлбар авсан байгаа. Энэ мөрдөн байцаагчдын явцад одоо Улсын мөрдөн байцааг газраас давсгаагаар татвар ерхий газраас авсан баримт юм аа. За энэ баримтуудын яг сая миний дурдсан хуудаснууд дээр залруулах хэсэг дээр 9 сар дээр 318 сая 181,819 төгрөг 10 сарын баримт тайлан дээр 136 сая 363,369 гэсэн энэ дүнгээр залруулах гэж авагдсан байгаа. За тэр нөгөө нэг толсын юу болон татварлан өгсөн мэдээ зурсан гэдэг асуудал дээр болох дээрээ бид нар нөгөө бат гарт тэр компани 23 оны тайлан руу ороод харахаар яг ингээд тэр үеийн скриншотын зураг одоо байгаа юм. Тэгээ жоохон бүлдгхэн болохоор би шүүгт өгсөнгүү. Гэхдээ ер нь бол энэ хэрэгт хамааралгүй юм. Тэрийг яг харах дээр зэрэг ингээд 2000 төгрөгөөр авсан бараа нь дахиад доошоо ингээд 2000 гэдээ яг үржигдээд ингээд явцсан харагдчихлээ. Яг өнөөдрийн байдлаар яг тэр 23 оны тэр өдрийн тайлан харахаар ингээд тасарсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол нэг тухайн үедээ нэг юм програмын өгж авалцж байгаа алдаа бол тухайн үедээ гардыг байна. Тэгээ хожимоо бол бас залруулагдсан байна гэж бол бид хараад байгаа. Тэгээ яг тухайн үеийн тайлан мэдээг яг хэдний өдрөөр авсан байна. Тэр өдрөөрөө алдаатай зөрүүтэй байх бол бас магадaltaй байд юм байна гэж бол ойлгосон. Тэгээд алдаа гардаг гэдгийг бол бас нэгтлэнгууд нэрсэр бол хэлжээ. Татврын ч гэсэн хэлжээ. Гэхдээ тэгээд ялгаад салгаад энэ давтагдсан байна гэд ингээд хэлшүүлээд жилийн тайлангаар бол нэмэр болгодгоо гэж ойлгосон. За хариулт авслаа. Босгоо. Энэ асуулт л байна. За цаашд асууж. За одоо хөрчөө хуулийн төлөөс баяргийн мэдүүлгийг сонсъё. За түрүү өөрчлөлт зөвхөн танилцуулсан байгаа тийм. Энерги хөрчөө хуулийн төлөөсөөр оролцож байгаа. Одоо тухайн хэргийн үйл явдалтай холбоотой асуудлыг ярин за мөн хохир төлбөр ямар хэмжээний юм хэмжилж байгаа юм бэ? Энэ талаараа тайлбар гаргая, мэдүүлгээ өгье. Тус
компани захирлын сая хэлээд одоо бараа өтөлтөнд хөдөлдөж яваад баримт олох. Тэсүүд нөхөө авчдаг гэдэг. Тэгэхээр энэ бол нэгэн мод бүтгэлийн хууль татварын хуулиараа гэсэн ухаан байгууллагын үйл ажиллагаа санхүүгийн бүртгэл тооцоо тайлан гаргах энэ үндсэн үйл ажиллагааг одоо нэгэн мод бүтгэлийн хуулийн дээр компани гүйцэтгэх удирдлага буюу захирал одоо үнэн зөвийг хариуцаж гаргана гэсэн үг. Хариуцаж ажиллана гэсэн. Тэгэхээр энэ өөрөөхөө одоо тухайн үед үйл ажиллагаа явуулж байхдаа бараа бүтээлчийн хөдөлж явахдаа тэгэхээр мөнгө төрлийн тооцоо хийх бэлэн мөнгө гаргах мөнгө төрөг шилжүүлж бараа материалаа хөдөлж авсан бол бас бараа материалын орлого авах татвар фактур гэдэг бүх юм нэгэн мод бүтгэлийн хуулийн дагуу шийдний бүтэцийг хангаж явах хэрэгтэй. Тэгэхэд ингээд өөр нэг хүнээс ингээ аваад гэдэг тэгээд сүүлдээ ингээд тэндээс өгсөн шүүхээр нөөдөө тгий ингээд ийм асуудал яваад байна гэдэг чинь бас ингээ хууль төрний зөрчөөд асуудал байна. Тэгэхээр захирлууд өөрийнхөө компани одоо энэ санхүүгийн тайлан үнэн зөв явж байгаа бүртгэл тооцоо харлага зардаг үнэн зөв байгаа гэдгийг тодорхой хариуцлагатай өөрийнхөө одоо үүсгэн байгуулсан хөрөнгө оруулсан хувь хэмжээгээр хариуцлага өөрөө хүлээдгээ хууль юм. За тэгээд энэ татварын хуулийг бол та бүхэн бас Монгол Улсын хэмжээнд мөрдөж байгаа учраас дарж мөрдөх ёстой. Татварын хууль бол дан татвар авдаг хууль биш. Бас татварын хөнгөж чөлөөт ардагдлыг бууруулах ийм янз бүрийн одоо бас дэмжлэг тусдаа үзүүлэх буцаан олгох татварын албаны буруугаас учирсан татвар байх юм бол тэрийн одоо буцаагаад бас суулгадагтай төлөх гэх мэт ийм харьцан эрхүүлгийг хэрэгжүүлж ажилладаг хуулиа. Тийм учраас бас бизнес хийж байгаа энэ компаниуд бол нэг хуулиас амжилт судалгаатай хуулийг хэрэгжүүлж байна. Тэгэхээр энэ бичигдгээд байгаа нэг одоо татвараас зайлсхийх төлөвлөгөө хийж байгаа энэ үед одоо тэр нь мөрдөн байцаах хэвчээд гэнтрийн хэмжээ хангаад зориултаар хувь хэмжээгээр байгаа тохиолдол ингээд тайлбар бүтгэлтэй одоо татвараас зайлсхийх татварын өөрийн төлөвлөгөөр одоо баримт бүрдүүлж тайлбарлсан нь өөрөө ингээд гэмтгийн шинжтэй болчиход байна. Тэгэхээр би бол энэ компаниуд бол мэдхгүй мэдчихсэн байх босод одоо үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсээс ч бас энэ мэдээлэл авсан байгаа учраас мөрдөн ажиллах явцад бол шинэ одоо буруу зүрхээ хүлээгээд одоо эндээс авсимаа гэдэг улсад очирд төлөх татвараа өөрөснараа татвараас зайлшгүй гэдгийг тогтоодод ийм асуудал үүсэж байна. Тэгэхээр би бол энэ гэмбуруутай энэ юуга дахиж бас татварын албатаа тулгаж засварсан гэдгээ бас сайн татвар тавтгаж тэр албаны юуга ацгаажуулах хэрэгтэй гэж бодож байна. Мөн юутай програмын өөрчлөлт юм алдаатай холбоотойгоор тийм санал онол гарч ирэх тухайд нь манай татварт засварлаа явж идэг. Түүнээс ингээд байнгын тийм алдаа гараад ирдэг гэж юм байхгүй. Татварын үйлдвэрлэлийн нэгдсэн систем гэдэг чинь улсын хэмжээнд бүх татварлогч иргэн бүгдийнх нь тайлан ингээд нэг үчлэн нэг програмаар уншиж чадгаа явж учраас энэ дээр бол алдаа гарахгүй гэж хэлэхгүй гэхдээ гарсан ч нэг баг хэмжээтэй тохиолдолтой юм уу ер нь гарч байгаа тохиолдол засварлаад явдаг юм аа. Тийм учраас энийг бол бас цааш өөрсдийнхөө үйл ажиллагаанд харж тэр хяналтаа сайн тавих хэрэгтэй гэж
бодож байна. Энэ зүйлийг хэлээ да. За өсөд өгчөө хуулийн төлөв асуух зүйл байна. Асуултгүй байна. За асуух зүйл байна жаа. Энэ хүнээс Нэг юмыг асуу гэж бодоод байна. Татврын програмаар хатах юм бол гарч ирдэг тэр тал дээр бол нэг өдөр програмын хаталтаас тэр өдөр улс орон даяараа хатчихсан. Тэрийг л одоо хүн болгол мэдж байгаа. 23 он тухайн 30 хэдэн мянган төгрөгийн 90 цаас бичээд гаргасан чинь нөгөө юу н гацаа тэр өдөржингөө болохгүй байсан програм. Тэгээ тэр хүнээс уучлалт гуйгаад одоо манайх ингээд нөхөн өгөө гэсэн чинь нөгөө хүн үгүй би нөхөж авмааргүй байна. Татвар гомдлоо гаргана гэд бид нарыг бүр 5 сая төгрөгөөр торгуулж ирсэн. Бид нар нөхөөд өгье ингээд нөхдийн нөхдөр нөхөөд өгье гэсэн чинь үгүй гэд. Тэгээд Сүхбаатар аймгийн татврын албанд бид нар ингээд ийм учраас танаа програм тэдэн сарын тэдний өдөр болохгүй байсан шүү дээ. Тэрнээс ч болоод бид нар ингээд танаа дээр энэ хүн гомдол үүсгчээд байна гэхэд татварч бид нарыг ойлгоогүй тэр хүнч бид нарыг ойлгоогүй 5 сая төгрөгөөр нөхөн торгуулийн акт тавьж ирсэн. Гэхдээ татвар бол ер нь бизнес эрхлэгчтэй ер нь төрөл нэг ялангуяа хүнсний бизнес эрхлэгчд бол 5-10% харж зардаг учраас тэрэн дээр жоохон анхаараарай. Бид нар хэдий би компани захиралч гэсэн хүн намайг яг энэ компани захирал гэж боддгоо Сүхбаатарын ард түмбэл энэ бол тариаланч одоо мэдээж хөдөлмөр эрхлэхэд ажил хийх хүн олдохгүй би өөрөө хүлэмжиндээ үрээс суулгаж байна, тариалалтаа хийж гин, тандалтаа хийж гин, зөвхөн захирлаас гадна одоо гөрөвшгэ хүртэл хийж гин. Би ер нь бол яг өмнөний хэлэхдээ их л хөдөлмөр хийх. Гэхдээ би тэр татврын хуулиа ер нь бүрэн төгс цаашаа бол суралцсанаа мэдж авна гэсэн бодолтой байна. Гэхдээ миний хүнсний ногоо жоохон хөнгөлөлттэй байх ёстой байна. Тэгтэл тэр мэрийгээ татвараас хөнгөлөхгүй явсан бас миний буруу. Тэгээд би танад бас юм алдаа гарсан одоо тэг миний буруу л гэж бодож байна. Тэгт дахин дараа дахин янз янзын асуудал гарахгүй төлөв явна да. Хяналт сайн тавина. за төтмөр юм уу шүү дээ. Асуулт байна. Өгсөн хөлсөж мэдүүлгээс Дүнгийн хувьд хэллээ. Баяраа төлөвлөчөө. Дүнгийн хувьд болохоор нөгөө би сая дурсан баримтаар бол давхар хийсэн. Тэр 9, 10 болон 22 оны жилийн эцсийн нүүдийн тайлангаас харахад бол яг энэ асуудалтай холбоотой татварын үр байхгүй байгаа. 24 оны жилийн эцсийн татвар одоо тий хүлээ авсан мөрдөн байцаах ажиллагааны явц татвараас гарч ирсэн манай тэр тайлангийн хураангуйг харах тэр зэрэг бүр татварын илүү төлөлтөө байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь бол энийг нөгөө мөрдөн байцаалтын явцад авсан танаа албан ёсны системээс ирсэн тайлан учраас одоо дахин нягтлах шаардлагатай гэдгийг нь бол ойлгосонгүй энэ дээр нэмж тодруулж өгнө үү гэж хүсэж байна. За хариулаарай. Сая асуултыг сонссноо. Сонсно. За хариултаа өгье. За тэр програм гацж байгаа тохиолдолд бас та бүхэн гомдлоо гарах хэрэгтэй нэг. Хоёр тэгээд яг тэр цаг тухайн мөчид одоо системийн гэдэг юм уу тийм цааталтай байсан бол манай гэр доктор технологийн мэдээллийн төвдөр бол хэдийн хугацаанд цаатаагүй гэдэг улсын хэмжээнд бүгд нэгэн зэрэг цаатсан шууд тодорхой хэсэгтэр цаатсан байсан гэдэг асуудлыг бол шалгаж шүүгээд үзэх боломжтой байдаг. Тэгэхээр тэн дээр асуудлаа тавих хэрэгтэй. Түүнээс дан одоо татвар зочин хондлоор үнэхээр одоо системийн алдаас болсон бол тэр торгол шийдвэрээр торгож байгаа тохиолдол дээр хонол гаргахад энэ зүйл тогтоох боломжтой байдаг. Ер нь бол хаяад гарч байгаа гацд гэдэг юм уу одоо програм ажиллахгүй байгаа тохиолдолд алдаа гарсан гэсэн бусад тэр үндсэн үйл ажиллагааны тав хэмжээ бол янз бүр өөрчлөлтөө яг буцаага тэр хэвээр нь ямар зүйл байх вэ тэрүүгээр нь буцаага засвардаг байгаа.
ийм тайлбар өгч байна. Дахиад та сүүлийн өгүүлбэрээ давтаад хэлээд өгөөч. Юу нэ? Тэр асуултаа тодруулдаг. Тэр сүүлийн хариулт. Тэр нөгөө нэг сүүлд яг хохор асуултаа тодруулдаг. доторын акттай холбоотой биш энэ нөгөө ер нь 22 онд нөөтийн үр төлбөртэй энэ хэрэгт үр төлбөртэй хэсэг талаар би тодруулж асуугаад байгаа байхгүй юу? Та ямар байр суурьтайгаа ми тодорхой хэлсэнгүй. Тэр доторын тайлангаар харахад нөөтийн үр төлбөргүй харагдаад байна гэдэг юм. Илүү төлөлттэй байна гэдэг юм. Тэгэхээр энэ дээр та байр суурийг дахиад хэлээч гэж байна. Төрийн төлөв юу яаж харагдаад байна надад сайн санагдахгүй шүү. Чанга 22 онд 4 сая 500 гэж хагаад 24 оны жилийн эцсийн тайлангаар буюу те одоо яг энэ тайлан яригдах төлбөр зах төлбөр гэдэг дээр илүү буюу татврын үр төлбөргүй гэж харагдаж байгаа. Учрал транс компани маань тайлангаар татврын тайлангаар хүлээн авсан баталгаажсан тайлангаар тэгэхээр улсад төлөх үр төлбөргүй юм биш үү гэж асуугаад байгаа юм аа. Юу асуулт бол бас сайн нэг ойлгосонгүй. Хоёрт одоо над дээр байгаагаар бол 25 оны 4 сарын 28-ны байдлын үлдэгдгээр татврын хяналт шалгалт хийгээд тусдын 7 сарын 719 гэсэн мэдээлэл өгсөн байна. За хариулт авлаа баярлалаа. Татврын өрн 7 сая гэдгийг ойлголоо. Хариулт авлаа. За энэ бол юуны илүү доктор төлөвч нөөцийн хяналт шалгалтыг. За энэ 22-оос 25 оны төлөлтийн мэдээлэлээр 23, 24, 25 онд нийтдээ 8 сая 615 мянган төгрөг төлсөн нөөцийн төрлөөр татвар төлөөгүй гэсэн мэдээлэл над дээр ингээд өснөлтөөрсөн байгаа. За би яг чигүүрийнхээ хүрээнд аж ахуйн нэгжийн орчны албан татвар нэмэгдсэн өртгийн албан татрын тайлангуудын эрсэн төлсөн нодлон илүү дотор бас шууд харах ихгүй байдаг. Тийм учраас танайхан бол өөрийнхөө аймгийн татрын хэсэгтэйгээ тооцоогоо тулаад илүү дотор байдаг юм уу эсвэл тайлангийн тэр хүсэлт баталгаажаагүй гэдгээ бол харьяа татврынхаа алдаа тооцоогоо хийж асуудал шийдвэрлэж явах шүү. за сонслоо. За баяраас нэг зүйл тодруулъя. За өөрөө сая түрүү хэлсэн амар нэмж ихэнх компани эрүүг ирэг дээр төлөөлөгчөөр явж байгаа юу? Хөвчө төлөөд оролцож байгаа одоо. Амар нэмж компани хэрэг дээр өөрөө хөрчөөр оролцож байгаа. Надад асуусан шүү дээ. Тий, өөрөөсөө асууж байгаа шүү. Андаа тайлбар шүүжсэн сонсохгүй. Таадаг. Амар нэмж компани эрүүг ирэг дээр өөрөө оролцож байгаа юу? Хөрчөөр оролцож байгаа. Энэ хэрэг шийдэгддэг байгаа юу? Шийдэгдэггүй. Тэр чинь бас цаана нөгөө харилцаанаас оролцогчийн хүрээ бас томтой болохоор түрүүчээс нь энэ ингээд хоёр талаасаа хэрэгээ үзүүлсэн асуудлууд нь тодорхой газрууд дээр ингээд түрүүчлээ сурдууд нь яваад байгаа. Түүнээс яг амар нэмэлтээр эцсийн байдлаар дүн гараагүй тэрэн дээр бас ажлаанууд нь нэмээ хийж байгаа юм дээ. За аль. За энэ Учрал транс компани 22 оны 18-нд нөөцийн татвар төлөгчөөр бүртгүүлсэн байна.
За энэс өмнөх одоо юг яаж тооцоод байгаа юм бэ? Хаврлын. Энэ цаар мэдсүүл байна уу танд? Таргад сайн сонсохгүй хэд. За. Уцрал транс компани 2022 оны 7 сарын 18-нд нөөцийн татвар зүйлсээр бүртгэгдсэн байна. Энэс өмнөх нөөцийн татварыг яаж тооцож хөрөлийг гаргаад байгаа юм бэ гэж асууж байна. Яа тооцтой юм бэ татврыг? Тий. Одоо энэ тэр цүнхний гэдэг нь тэр нэг хатан тараагаад байгаа одоо дүнгээр бичиж өгөөд хувь хэмжээ аваад байгаа компани биш үү? Тий. Эдгээр бол цаанаа улсад өөрсдөө чинь борлуулалтаараа орлого тодорхойлоод худалдаа ултаараа хастай хийгээ өгсөн нэмэгдүүлэх албан татварын хуулийн дагуу. Тэгэхээр энэ Уцрал транс компаниас өөрсдөө параметрыг одоо аваагүй юм уу эсвэл асууж тэр яг бодит дүнгээрээ улсад төлөх нэмэгдүүлэх албан татварыг бууруулад 2.5-2.8 гэдэг нь 3 гэдэг нь хувь хэмжээгээ хоорондоо тохирсны үндсэндээ улсад төлөх татварыг бууруулаад тэр дунд нь байгаа компанид тэр тохирсон хувь хэмжээгээр мөнгө өгч тайлбарыг буруу гаргаснараа энэ тухайн одоо Уцрал транс компани нэмэгдсэн үлдэхин улсад төлөх татварыг одоо бууруулж байна гэсэн үйлдэл. Хэрвээ энэ компаниуд хоорондоо үнэлж бичдэг байсан бол яг гүйцэтгэлээр хоёртаа тайлбарлагдаад хоёртаа үнэлж явах хэрэгтэй байж одоо яг бодитоор борлуулалтын орлого өндөр байгаад өөрсдөө одоо тэрийг борлуулалтын орлогондоо нөөцсөн албан татвар 10% болохоор өндөр болох байхаар худалдаа авалтандаа илүү дүнтэй бичиж борлуулалтандаа нөөц байгаа нэмэгдүүлэх албан татварыг бууруулж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ бол нэмэгдүүлэх албан татвараас байлгасан юм гэмтэргийн шинжийг агуулдаг зохион санаатаагаар үтсэн бусдаа үгсэж одоо баримт бүрдүүлсэн хуурамчаар тайлбарласан татвараас байлгасан энэ үйлдэл нь болоод байна. За тэгэхээр эцэг одоо үндэн байцаас би өөрсдөө хоцсон 22 оны 9 сард авсан хатаануудынхаа хүрээнд нэмэгдүүлэх албан татварыг бууруулсан байна гэж үзэж байна. За өсөлт сүлжээний тодорхойлолт байна. Байхгүй нөө. За хэрэгтэй автлын бичгийн утгын шинжилгээ сонсно. За талууд хэрэгс автлуудад танилцуулъя. Ялгаатай үйлчлэг дэлгэрэнгүй өсөлт танилцуулсан учраас ер нь ялгаатай авралт өргөдсөн асуудлуудыг бүхэн шинжилэн тодруулсан тооцоолоод за тодорхойлсон шинжилгээний дүгнэлт болоод магадлал уншиж танилцуулсан шинжилгээ тодорхойлсон байна. За 2023 оны 11 сарын 30-ны өдрийн 97 дугаартай шинжилгээний дүгнэлт байгаа. За энэ шинжилгээний дүгнэлтэнд мөрдөгчийн магадлал байна. 2023 оны 7 сарын 6-ны өдрийн мөрдөгчийн магадлал байна. За энэ мөрдөгчийн магадлалын дээр Эдгээр улсын 35-аас 36 дугаар хугацаанд за санхүүгийн шинжилгээнд ирсэн амар бенз компани буюу PM Транс компани 2022 оны татварын албаны бааз дэх мэдээлэлээр эсвэл жонон бараа ажил үйлчлэгээ үзүүлж борлуулалт хийсэн мэтээр 16 удаагийн ИБ-ээр үлдэгдэж 1,571,167,265 мөнгөний төгрөг за мөн нөөцөд 157,116,720 төгрөг нийтдээ 1,728,284 төгрөгийн борлуулалт хийж тайлбарласан байна. Иймд хийсэн байна гэдэг. За
нийтээр улсын 36 дугаар хуудсанд Амар Минж компани 2022 оны татврын албаны баалт мэдээллээр улсын төсөв төлөх 77 сая 117 мянга 90 төгрөгийг нэмсэн үргэлж албан татвар төлөхөөс зайлшгүй боломж олгосон байх магадлалтай байна. UPM Trans компани 2022 оны татврын албаны баалт мэдээллээр Өсөж оны компани баруун ажлын үйлчлэгээ үзэл борлуулалт хийх мэтээр 14 удаагийн ий баримт шивж 799,996 мянга 356 мянган төгрөг нөөцийг 79 сая 999 мянга 630 төгрөг нийтдээ 879 сая 996 мянган төгрөгийн хайлгаж улсын төсөв 79 сая 999 мянга 630 мянга төгрөгийг нэмсэн үргэлж албан татвар төлөхөөс зайлшгийсэн байх магадлалтай байна. Мөрөгчийн магадлал. За шинжээшийн төвлөлтийг нь уншаад байна. За шинжээшийн төвлөлт. оны 11 сарын 30-ны өдрийн 97 дугаартай шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч бий аюун гэрлийн шинжээчийн өмнө Амар Минж компани хаан банк 22 56 22 81 44 41 тоод харилцагт нь 2022 оны 5 сарын 18-наас 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хугацаанд ковид тест маск бэлгийн уламж зэрэг гүйлгээний тутаагаар нийтдээ 101 удаагийн гүйлгээгээр 335 сая 828 мянга 780 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн байна. Үүнээс 90 удаагийн гүйлгээгээр орж ирсэн 328 мянга 935 мянга 950 төгрөгийн харилцах орлогод борлуулалтын ий баримт чивэгдсэн 4 удаагийн гүйлгээгээр орж ирсэн 4 сая 413,280 төгрөгийн харилцах орлогод ий баримт чивэгдээгүй 7 удаагийн гүйлгээгээр орж ирсэн 2 сая 479,570 төгрөгийн харилцагын орлогыг ямар аж ахуй нэгж байгууллагад хийсэн борлуулалт гэдгийг нь тогтоох боломжгүй. Хэрв дээр 2 сая 479,550 төгрөгийн орлогыг шийдвэрлсэн хотлон авагчийг тогтоож борлуулалтын ий баримтыг шийдвэрлсэн бол шинжилгээгээр тогтоогдсон 57 сая 520 мянга 419 төгрөг 117 мөнгийг нийтийн нэмсэн үржлийн албан татвараас хасаж тогтоогдохоор байна гэж шинжээчийн зөвлөлт зэрэг шинжлэх судлаач хаалцсан байна шүү. За төлөвлөгөө дэмжиж нотлох танилцуулъя. За 7 дугаар хуудсан дээр хохирогчийн таа цаашаа суучих юм. Би ингэж. За хохирогчийн өгсөн мэдүүлэлээр Амар Минж, Нархтай, UPM Partners гэдэг ийм компаниудаа нүүдийн хий бичлэг хийсэн шинжээчийн дүгнэлт магадлалаар тогтоогдсон байна. Амар Минжээс Учрал Транс 22 оны 5 сарын 13-ны өдрөөс 22 оны 19 сарын 31-ний хооронд 6 шилхэг падаанаар 581.8 сая төгрөгийн бараа материал авсан мэтээр хий бичлэг хийсэн гэдэг ийм мэдүүлгийг бол өгсөн байгаа. За ингээ Эрдэнэ сайхнаас бол 2024 оны 12 сарын 2-ны өдөр бол анх удаа гэрчээр дуудаж мэдүүлэг авсан байгаа. За ингээд өмгөөлөгчийн хамт 12 сарын 24 оны 12 сарын 5-ны өдрийг ирээд мэдүүлдэг. За ингээ мэдүүлэгтээ яг өнөөдрийн шүүх хуралдаан дээр мэдүүлсэн шигээ ижил мэдүүлгийг бол өгсөн байгаа. Амар Минж гэдэг компанийг танихгүй, Баги гэдэг хүнээс 18 оноос хойш худалдаа авалт хийсэн. Ингээд баримтаа өгөөч гэж байнга шаарддаг байсан. Ингээд надад баримт шийдсэн шүү гэж хэлсэн. Ямар компаниар шийдсэнийг мэдээгүй. Ингээд хожмоо харахад бол энэ үйл ажиллагаа байгуулагдаад нийт жил болсон компани байсан. Ингээд байж итл бол татвараас бол бас энэ
компани талаар лавсан байдгийг. За ингээд падааны залруулах гэсэн гэдэг утгатай мэдүүлэг байна. За мөн миний одоо ажиллаулдаг энэ худалдааны төв бол 70-80 түрээслэгчтэй гадаад зогсоол дээр бол орон нутгийн бүх автомашинууд зогсоод явдаг юм тээврийн төвчөө маягаар ажилладаг гэж байна. За 2023 оны 4 сард энэ Болорця гэдэг хүнийг гэрчээр асуусан байдгийг. За энэ гэрчийн мэдүүлэг дээр бол гэрээ нүүтийн баримт хийлгэж байгаа хүмүүс гэрээ шаарддаг. Бид тамга дараагийн одоо төсөл дээр тамга дарга энэ дараад амар мэнждэг компаниас явуулдаг гэсэн мэдээлэл байгаа. Гэхдээ энэ мэдүүлэг дээр Учрал Транс Эрдэнэ сайхантай холбоотой нэг шигч мэдүүлэг байдаггүй. За 2023 оны 3 сарын 12-ны өдөр ариун болтоос мөн гэрчээр асуудаг. За ингээд гэрчээр асуухтаа за мөн энэ дээр Учрал Транс компани тухай бол яригддаггүй. Харин би бол ингээд аж ахуй нэгжүүдээс нийт үнийн дүнгийн 2.5%-ийг бол ингээд авч нүүдийн баримт зардаг байсан гэсэн мэдээлэл байгаа. За дараагийн гэрч 4 сарын 14-ний өдөр мөнх баясгалан гэдэг энэ адил утгатай мэдээлэл болгосон байгаа. Энэ дээр Эрдэнэ сайхан бол Учрал Транс компани тухай бол мэдүүлсэн зүйл байдаггүй маа. За мөрдөгчийн магадлал 23 оны 7 сарын 6-ны өдөр авагддаг. За ингэж авагдахтаа болол нийтдээ Учрал Транс компаниг оролцуулаад 29 аж ахуй нэгж биш 557 аж ахуй нэгж байгууллага 36 иргэний асуудлыг бол ингэж ярьдаг. Учрал Транс компанийн нэгтгэл 22 оны нэгтгэлийн 18 дахь хэсэг дээр бол 6 гээд 581.8 сая төгрөг гэж бол бичсэн байдаг. Тодорхой бол нарийн задраа бол байхгүй харагдаж байна. За ингээд мөрдөгчийн тогтоол дээр одоо тодорхой этгээдүүд гомдол гаргасан болтой юм. Ингээд шинжээч тавилагдсан байгаа. 23 оны 10 сарын 9-ний өдөр шинжээчд хууль сануулаа шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд орж шинжээч дүгнэлт авагддаг. За шинжээч бол дүгнэлтээ бол мөрдөгчийн магадлал 12 асуудлыг авч үзсэн. Энэний тал нь буюу 3, 4, 5, 6, 7, 8 хүнд үндэслэлгүй байна гэж хагаад энэ дүгнэлтийг гаргадаг. Энэ дээр бол мөн Учрал Транс компанитай холбоотой хэсэг бол бас яригддаггүй. Тэр зөвхөн нэгтгэлээр 6 баримт гэдэг нь ингээл хэвээрээ явж байдаг байгаа юм аа. За ингээд очихлогтой зүйл байхгүй байжгаад эрүүгийн эрэг үүсгэж ялагдчаар татах тогтоолыг бол ариун болт нарын хувьд бол 23 оны 5 сард үйлдсэн байдаг. За ялагдчаар өгсөн мэдүүлэг дээр бол мөн Учрал Транс Эрдэнэ сайхан ярьсан зүйл байдаггүй. За 25 оны 1 сарын 8-ны өдөр болол миний үйлчлүүлэгч Эрдэнэ сайхныг бол ялагдчаар татсан байдаг. 6 баримт 58.1 сая төгрөгийн нүүтийн төлөлт гэдэг одоо агуулгаар яллагчаар татдаг. За ингээд бидний зүгээс яллагчаар татуулахдаа бол манай хяналт шалгалт орсон нүүтийн асуудал яригдаагүй 9-10 сарын одоо хий бичлэлт гэдгийг мэдээд хий бичлэлт байгаа тул залруулж өгнө үү гэдэг ингээд бид нар татврын байгууллагаар тухайн үед нөхцөлтэй гаргаад залруулж байсан. Одоогоор бол үр төлбөргүй. Татврын газраас яагаад үр төлбөртэй гэсэн бол энийг тодруулж өгөөч гэдэг ингээд хүсэлт тавьж байгаа энэ хүсэлтийг бол хангаагүй байгаа. За ялагдчихаас авсан мэдүүлэг бол шүүхэд болон гэрчээр өгсөн мэдүүлэгтэй адил өмгөөлөгчийн хамт энэ мэдүүлэг бол доктортой хөгдгөө. За ингээд 1 сарын 8-ны өдөр тухайн 3 этгээдийн хэрэгээс миний үйлчлүүлэгчийн хэрэг тусгаарладаг. За ингээд бидний зүгээс бол өөрсдийнхээ татврын тайлангийн нэгтгэлийг гаргаж өгдөг
За аж ахуйн нэгжийн байгууллагын 22 оны жилийн эцсийн тайланг гаргаж өгсөн. За энэ дээр бол дотоодын нүүц гэдэг дээр бол тухайн сартаа бол 23 сая гэж явж байгаад жилийн эцсийн тайлангаар бол 23 сая төгрөгийн төлбөртэй аж ахуйн нэгжийн орлогын албан татвар дээр бол 653 сая төгрөгийн илүү төлөвлөлттэй гэж тодорхойлогдсон байгаа. За тэгээд энэ дээр бол тэр 50 эдэн сая гэдэг дүн бол байхгүй байгаа юм аа. За 23 онд бол нийтдээ 10 сая төгрөгийн нүүтийн төлбөртэй аж ахуйн нэгждэр бол 214-ний илүү төлөлттэй гэж гарч байгаа. За 23 оны жилийн эцсийн тайлангаар 7.8 сая төгрөгийн нүүтийн төлөх ёстой 214 сая төгрөгийн мөн нүүтийн буцаан авалттай гэсэн юм тайлан бол өгсөн. За ингээд бид өөрсдийнхөө 22 оны 9 сарын нүүтийн тайланг бол өгсөн. За энэ тайлангийн тусгаалan одоо нүүтийн хэсгийг татаад өгсөн гэсэн үг. Энэ тайлангийн 155 дугаар хавцсан дээр бол залруулга хэсэг байгаа. Энэ залруулга хэсэг дээр 318 181 813 гэсэн төгрөгийг залруулсан гэж байгаа. За ингээд нөхөн ногдуулалтын акт бол авагдсан. Энийг бол QR-таа учраас бид нэр бол шууд өгсөн. За энэ нөхөн ногдуулалтын акт гэдэг маань болохоор 20 оны 1 сарын 1-ээс хуучин нэг юм бичиж байна. Тий 156. Нөхөн ногдуулалтын актн дээр бол 20 оны 1 сарын 1-ээс 22 оны 12 сарын 31-ний дуустал одоо бүх үйл ажиллагаанд Учрал Транс компани бүх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ гэдгийг. За ингээд энэ хяналт шалгалтаар ер нь юу илэрдэг вэ гэхээр зэрэг борлуулалтын орлогоо дутуу тайлгансан гэдэг асуудлыг яриад за ингээд борлуулалтын орлогыг дутуу тайлгансан асуудал дээр нь бол торгуул 9 сая төгрөгийн нөхөн татвар 3 сая төгрөгийн торгуул 2 сая төгрөгийн албан ингээ 15 сая төгрөгийн асуудлыг бол хүнддэг. Гэвч энд бол 22 онд бол түрүүн дурдсан амар мэнчтэй холбоотой 6 баримтын нүүтийн асуудал бол огт яригдаагүй. Яагаад гэвэл энэ татврын хяналт шалгалт 24 оны 4 сарын 10-ны өдөр орсон байгаа. 4 сарын одоо ихээр ороод 10 гэхэд ингээд дүнгээ танилцуулсан. Энэ үеэр бол хэдийн залруулагдсан байсан гэсэн үг ээ. За ингээд мөн энэ эсгэх хуудасаар бол 22 оны 7 сард татвар төлөгч нэмэгдсэн үртгэн татвар төлөгч болсон байна гэдгийг бол тодорхойлж бичсэн байдаг хавц зэргийн 160. Яа. За цагдаагийн ерхий газраас татврын ерхий газар руу 24 оны 11 сарын 25-ны өдөр албан тоот явуулдаг. За ингэхдээ 22-оос 23 оны нэмэгдсэн үртгийн албан татрын тайлангийн мэдээллийг гаргуулж авах шаардлагатай байна гэд дистрикт дэлгэрмаг мөрдөгчийн зүгээс явуулаад нэр бүхий 22 аж ахуйн нэгжийн явуулсан байдгийн. За ингээд татрын ерхий газраас Учрал Транс гэдэг компани нь хавцтрийн 169 төр талд авагдсан татрын ерхий газрын 24 оны 12 сарын 5-ны өдрийн албан тоотой. За Учрал Транс компани нь 22 оны 7 сарын 18-ны өдрөөс нэмэгдсэн үртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдсэн байна. Ингээд бүртгэгдсэн хугацаанаас хойш баримтуудыг илгээлээ гэд 9 оны 22 оны 9 сарын нүүтийн татврын тайланг 170 дугаар хуудсанд илгээж байгаа. За 9 сарын тайлангийн 73 дугаар хуудсанд авсан залруулга хэсэг дээр түрүү миний дурдсан 318.1 сая төгрөгийн тайлан засагдсан. 22 оны 10 сарын тайлан 174 дугаар хуудас дээр авагдсан байна. За ингээд 76 дугаар хуудсан дээр 136.3 сая төгрөгийн залруулга
хийгдсэн байна. Энийг хүлээж авч баталгаажуулсан байна гэдэг юм тайлан авагдсан. За ингээ 11 сарын байдлаар 12 сарын байдлаар нийт төлөх хэсгийн үр төлбөр хэсэг дээр нийт төлөвл зохих нөөт нь 22.7 сар. Нийт буцаан авах нөөт нь 9.8 сая. Эцсийн тооцоолоор төлбөр зохих татвар нь 12.8 сая төгрөг байна гэсэн тайлан авагдаж байгаа. За ингээд 7 сард ямар нэгэн залруулсан баримт байхгүй. 7 сард бол дөнгөж татвар нөөц төлөгчөр болсон сарын тайлан байна. 7-8 сар. За ингээд Хавцатргийн 194 дугаар хуудсан дээр ерөнхий цагдаагийн газраас татврын ерөнхий газар руу албан тоод явуулгаа 24 оны 11 сарын 12-ны өдөр тэсэлгч дэлгэр маглагддаг дэлгэр. За ингээд шивсэн 22-оос 23 оны шивсэн нөөтийн баримтуудыг дэлгэрэнгүй явуулаач гэд нэр бүхий 22 аж ахуйн нэгжүүд. За ингээд татврын ерөнхий газраас 24 оны 12 сарын 12-ны байдлаар хариу буцааж илгээдэг. За ингээд энэ дээр бичгтээ яг тухайн тайлант жил дуусаагүй байсан байна. 24 оны 12 сарын 5 гээд 1 сар дутуу байх үед Учрал транс нь татврын үр төлбөр нь бол 10 сая төгрөгийн үлдэгдэлтэй төлбөр зохих төлбөртэй байна гэж гарч байгаа юм аа. За ингээд бичигдсэн нөөтийн баримтуудын талаар дэлгэрэнгүй лавлгааг бас өгж байгаа юм. Хий бичлэгтэй палааны дэлгэрэнгүй лавлгаа Хавцатрыг 1-ийн 199 дугаар тал дээр 67, 68, 69, 70 гэсэн юм секцүүд дээр Амар Минж компани, Учрал транс компани руу 9 сард нийтдээ 3, 10 сард нийтдээ 2 ингээд 5 патаныг бол бичсэн байна гэдэг. За энэ 5 патаны нийт дүнг нэмээд үзэх юм бол 45.5 сая төгрөгийн нөөтийн одоо ногдол зохих төлбөр. За өмнөөс 10% бодох юм бол 45.5 сая 45.5 сая төгрөгийн нөөтийн хий бичлэлт байна гэж харагдаж байна. Яа ингээд ихтэй улсын бүртгэлээс давлгаа авдаг. За Учрал транс компани нь 15 онд байгуулагдсан. Түрүү миний үргэлжлүүлж хэлснээр 22 он ковидыг хүртэл X тайлантай явж байгаад ковидын дараа 22 оны ихээр ахуулаад энэ компани ашиглаж эхэлсэн. Ингээд татврын асуудал гараад буцаад бол ашиглахаа болсон гэж мэдүүлж байгаа. За энэ компани нь бол үйл ажиллагааны чиглэл нь худалдааны зуучлал, ачаа, тээврийн үйлчилгээ гэсэн юм үйлчилгээгээр явуулдаг байна. За ингээд нийгмийн даатгал бол тухайн компани дээр эрдэнэ сайхны үед бол төлөвлөсөн нийгмийн даатгалын тайлан гаргадаг. Хавцатргийн 216 дугаар талд эрүүгийн хариуцлага хүлээж ирсэн хэсэг ял шалгах хуудас нь Учрал транс компани захирал эрдэнэ сайхан бол ял шийдвэрлэж байгаагүй. Яа ингээд яллах дүгнэлтээ бол авагдаж байгаа. Яллах дүгнэлтээ 235 дугаар хуудсанд авагддаг. Тогтоох хэсгийг уншиж сонсгоё. Компани удирдах гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллаж байхдаа их хэмжээний татврын үр төлбөрийг нуух зайлсхийх зорилгоор 22 оны жилийн эцсийн тайлант хугацаанд Амар Минж компани 6 тайлан 581.8 сая төгрөгийн бараа аж худалдаа авсан мэтээр зориуд худал тодорхойлж хий бичлэлт хийж нэмэгдсэн өртгийн албан татврын дүнг 51.1 сая төгрөгөөр буурал татвраас зайлсхийх гэмтрэг үйлчлснээр 18.3-аар зөвчлөлээ гэдгийг. Тийм тэгээд түрүүн прокурор бол буруутгах байгаа 2 баримтаа уншлаа. Энэ бол өрдөгчийн магадлал шинжээ шин дүнэлт 2 байд юм аа. За ингээд сүүлд өгсөн үйлчлүүлэгч маань Эрдэнэ цагаан суманд байрлаж байгаа одоо энэ худалдааны төвний энд байна. Гадна байгаа зогсоол нь бол ийм одоо Сүхбаатарын Эрдэнэ цагаан сум тий аймаг дээр юм байна тий ингээд ийм тээврийн товчооны зориулалтаар бараг ингэж ашиглагдаж байгаа. За миний үйлчлүүлэгч бол мөн одоо нийгэм тусдаа үйл ажиллагаа бол хийдэг. Нийтдээ Эрдэнэ цагаан суманд 2 айлдан аймгийн зүгт бол нийгэм
нутгийн зөвлөлт гэдэг ингээд нийтдээ гэр оронгоо гэрэн шатсан айлууд 4 шиг одоо гэрийг бэлгэлж тусалж ирсэн юм байна. За шинжэн судалж дуслаа. За бичгийн нот шинжэн судалсантай холбоотой талуудж нэмж авах санал өгч байна. Үсээд. Шүүгчдээс нэг л асуулт. За. Өөрөөр хэн буруугүй гэж үзэж байгаа юм бол яагаад давтарт ногдуулаад байгаа тэр 58,181,000 төгрөг төлж барагдуулсан юм. Төлөхгүй байх боломж байсан юм шүү. Хэн буруугүй юм чи? Яагаад төлж барагдуулсан? Нөө аж ахуйн нэгжил өртөө байж болохгүй гэдгээр нь татвар төлөх хэрэгтэй гэж хэлсэн шүү дээ. Тэр нөхөө яваа нөтөө нөхч хийсэн гэсэн үг. Өөр асуулт байна. Байхгүй. За. Прокурорч тэр 58.1 гэдэг дүнтэй 581 саяын 5 баримтыг засварлаж буцаасан байхгүй. Тэгэхээр тайлан дээр төлөх үүрэг бол үүсгүй гэсэн үг. Бусад төлөх ёстой татваруудаа бол тухайн үед ингээд төлөөд явдаг. Сая тэр нөхөн ногдуулалтын акттай холбоотой шүү дээ тий. Тэрэн дээр бол одоо хэдийгээр юм давхар тий бичиж хийгдэж ирсэн гэж байгаа. Тухайн үед бол гомц гарах хугацаанд гомцоо гараагүй. Тэгээд төлөөд явъя гэж 15 сая төгрөг бол ингээд хувааж төлөөд явж байгаа. Харин маргаан бүхий яг энэ амар мэнчтэй холбоотой энэ дэр буцаагдсан байхгүй ерөөсөө тэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үг. Манайх энэгээр одоо ямар нэгэн татврынхаа тайланд оруулаад тусгаад татвар төлөх дүнгээ бууруулсан үйлдэл бол байхгүй гэсэн үг. Оруулаагүй гэсэн. Залруулах хийсэн гэдэг нь тийм ч шүү дээ. Тэгээд за тэрийг тайлбарлах нь үйл явдал. За эрдэнэ цагнаас нь асууя. Өөрөөр мэдээлэлтэй ярьдээс нь багт хүнээс одоо жимсмэсний нэг авдаг байсан тий. Тэгээд сүүлд одоо буцаа баримт өгөхээр ингээд энэ 6 баримт орсон байна гэж асуудал ярьж байна тий. Одоо тараач ингээд аж ахуй хөвлөж мэдээж чинь одоо энэ орчин хуулийн зэрэг одоо бүх юм хуулийн дагуу байх тий. Хүнээс болтоо аваад ижил одоо баримт өгнө авах хэрэгтэй. Ямар хүнээс ингэж гэдэг одоо танд багийн гэдэг нэрс өөр хүн байхгүй. Ямар хүн ямар аж ахуйн үйлдэл юу аваад байгаа юм. Энэ талаар юу зүйл дотроо юм. Математикийн шатнд тодруулаг юм ямар ч тийм. Үгүй. Ер нь л одоо энэ андар хүнчтэй холбоотой юм л асууад байна. Тий, одоо тэр баг гэдэг хүн хаанаас гарч ирээд байгаа юм. Мэдээ яагаад мөрдөн байсан. Тодорхойгүй. Тэр залууч одоо Facebook хаягтай танад одоо ингэ бараа бүтээгдэхүүн нийлүүлэхээр одоо яа тэр үн чинь тодорхой хаяг одоо ядаж таарч чинь иргэн байцаагч аавна. Одоо нэг хөдөө орон нутгаар явж ирсэн учраас аваг одоо хүртэл бас Улаанбаатар хотоос бас их олон контейнеруудаас авдаг заримын дугаараа мэдэн заримт нь одоо зөвхөн утасныхан дугаараа мэдээд 10 жил дээр харьцсан. Хойд хаяг адресыг аваагүй бид нарыг буурах. Гэхдээ энэ ийм учиртай энэ андар мэнчийн асуудалтай компани биш ч одоо ямар компаниас нүүт хийлгэхгүй яачих вэ гэдэг нь тухайн үед тэр залуутай тэр чатар. За хоёрдугаас одоо их танах энэ 6 баримтаас падаа шигдсэн байж та одоо яг энэ хэмжээний юу авсан юм уу тэр хүнээсээ одоо багийн гэдэг хүнээсээ бараг давуулж бараг авсан. 800 гаруй. 18 оноос хойш. Тийм баримт юу байхгүй юм те зоолгоцлоод. За. За шүхээ зүйлгээ дуусгая. За шүхээ дүгнэлт гарах ажиллагаа гэхээр улсын төсвийн мөрөнд талаар дүгнэлтээр хэлцүүлнэ. Яг мөрөндөө тооцоолох. Содорын мөрдөн байдлын ажиллагаанд хэлцээг хяналтын прокурор Тэв Матвей прокурор хуулийн 17-12 дугаар эрүүгээр хэн шийдэлт хууль 34-7 34-24 дугаар зүйлийн мэдсэг тус удирдлага болон эрүүгийн хуулийн тусгай ангийн 18 3 дугаар зүйлийн мэдсэг зааснаар ялах нөлөөтэй үйлдэлсэн эрдэнэ сайхан толгойдох эрүүгийн иргэн шүүх хурланд улсын ялагчаар оролцсон дараах төвлөлтөд гаргаж байна. За ялах төвлөлтийн тогтоохлыг болон за удирдлагын хэсэг дээр утгын бичиж оруулсан байх учраас за өөрөөр хэлбэл мөрдөн жил ажиллагааны явцад хувь заас үнэлцэрийн дагуу цуглуулж хавцрал зөвшөөрөгдсөн түнсэн шүүх хурлаанд хэлцүүлгийн шатанд за даруугийн хэлсэн судалсан болохоор туудаар эрдэнэ сайхныг өөрийн хөдөлгөөний хууль шинжилгээ болгох ухаан төлөв түүнийг хүсэж хор өсөж зориулж өргөсөн гэмөргөн санаатай хэлбэртэй гэмтрэг үйлдсэн байна гэж үзэх үнэлэлтэй байна.
За учир нь юу вэ гэвэл өөрөөр хэлэх юм бол Утас Саранс компани 2022 оны жилийн эцсийн цалин Сүхбаатар аймгийн татврын хэлцэлд цайлагчнаар үйлдэл төгсөн байх бөгөөд албан тушаалын хайрхамжийн үйлдэл болоод Монгол Улсын хууль тогтоомжийг мэдэхгүй байх болоод татврын байгууллагаас цайлаг залруулсан зэрэг нь бол гэмтрийг үгүйсэх нөхцөл байдал болохгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлэх юм бол эрүүл мэндийн сангийн 18 дугаар төлөв заасан татвар төлөх зайлшгүй гэмтрийн шинжийг татвар төлөгч нь хувийн хуулийн этгээд удирдах үүсдэг албан тушаалтан татвар төлөхөөс зайлшгүй зорилгоор их хэмжээний татвар норд орлого эд хөрөнгө бараа үйлчлэг зориуд худал тодорхойлсон нуусан бол гэж хуульчлан тогтоосон байх бөгөөд энэ ч болохоор Эрдэнэ сайхны татвар төлөгч хуулийн этгээд удирдах албан тушаалтны хувьд анхан шатны баримтгүй буюу хэмжээний үнийн дүнтэй бараа худалдаа авсан мэтээр зориуд худал тодорхойлж нэмэгдсэн үржийн албан татврын тайланг эрхгүй байгууллагад тайлгнасан үйлдэл татвар төлөхөөс зайлшгүй гэмтрийн шинжийг бүрэн хангасан гэж үзэж байна. За үүн дээр мөн татврын ерхий хуулийн 16 дугаар зүйлийг мөн ярих нь зүйтэй байх гэж үзэж байна. Татврын ерхий хуулийн 16 дугаар зүйл татвар зайлшгүй эсрэг ерхий төрмийн дүрмд заасны дагуу тухайн татвар тайлбарласан залруулалт хийсэн эрүүл хуулийн засгийн 18 дугаар зүйл заасан татвар төлөхөөс зайлшгүй гэмтрийг үгүйсэх нөхцөл баримт болохгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлэх юм бол нэгэн бод бүртгэлийн тухай хууль заасны дагуу тухайн аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан үнэн зөв тайлангаа илгээх үүрэгтэй энэ үүргээ биелүүлээгүй байна гэж үзэж байна. Энд Эрдэнэ сайхны эрүүл мэндийн засгийн 18 дугаар зүйлийн нэг хэсэг зааснаар татвар төлөхөөс зайлшгүй гэмтрийг үйлчилж гэмүр утаа тооцоолох төвлөлтийг гаргаж байна. За зүгээр л юм уу төвлөлтөд гаргая. Төвлөлтийг шинжилж судлаад дараах тайлбарыг дүгнэлтийг хэлж байна. За ариун бол боловч мөнх аясгалан зэрэг хүмүүс нь 500 энэ микрофон ажиллахгүй юм. Энэ нөгөө эсвэл сонсогдсон. За. Тэгээд боловч ариун болдоо мөнх аясгалан нарыг бол миний өршөөлөгч бол танихгүй огт мэдгүй уулзаж байгаагүй гэж байна. Урд нь 18 оноос хойш одоо худалдаа 8 хийсэн Баги гэдэг хүнээс бол удаа баримтуудаа бол шаардж ирсэн. 18-аас 22 оны хооронд хүртэл 800 сая төгрөгийн одоо жимс хүнсний ногоо хатаасан жимс лаажсан бүтээгдэхүүн бол тэр өнөөс авч ирсэн гэж байгаа. За ер нь дэлгүүр 8 эрхлэгч нар маань бол лангуун дээрээ 1200